Mind Power podcast-нд маань тавтай морил үзэгчтэй. Энэ удаагийн дугаарт маань сэтгүүлч редактор Дүлгөө маань хамтран оролцож надаас асуулт асуухаар өргөдөн ирээд байгаа. За. Сайн байна уу? Сайн байна уу? Сайхан орж иж гэнэ үү? Сайхан. Та сайхан орж иж гэнэ үү? Сайхан. За тав хоёрын ярилцлага эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр олон нийт төрөх юм шиг байна тийм. Тэгэхээр сэдвээ бас эмэгтэйчүүд рүүгээ чиглэсэн тэр сэдвээ илүү төлхөө байруул зүгээр юм болов. Яагаад гэвэл би ч гэсэн эмэгтэй хүн учраас мэдхийг хүсэж байгаа их олон сэдв байна шүү дээ. Ялангуяа даалгавар ухамсартайгаа холбоотой. Тэгэхээр одоо зүгээр сэтгүүлчний хувьар ингээд нийгэмдэх үзэгдлийг анзаараад байхад манай нийгмийн одоо суур анхдагч нэгж гэгдэж байгаа гэр бүлийн харилцааг тогтворгүй болчихжээ. Тийм ээ. Тэгээд олонх эмэгтэйчүүд маань өрх гэр бүлээ дааж авч явж байна. Зөвхөн гэр орон доторх ажил үүрэг гэхээсээ илүү энэ үүрэг нь хэлбэгээд нийгэм эдийн засагтэй санхүүгийн үүргээ ч гэсэн хариуцдаг ийм одоо дүр төрх рүү орчлоо. Энэ бол хэвийн үзэгдэл юм шиг одоо болчлоо л доо. Тэгээ миний нэг мэдж байгаа ерөнхий боловсролын сургууль дээр 40 орчим хүүхэдтэй ангийн 30 гаруй нь өрхтлөхөөс ээжтэй хүүхдүүд байна гэдэг ч байгаа. Тэгээд би эндээс нэг зүйлийг бодоод их эмзэглэж ирсэн. Яагаад гэвэл бидний ирээдүйн хүүхдүүд маань бүгдэн сэтгэл зүй гэдэг юмар их дутуу өсөхнүүдээ. За сэтгэл зүйн хувьд бүтэн биш хүүхэд ирээдүйд бас л одоо тийм л амьдралыг давтах магадaltaй байна шүү дээ. Тэгэхээр танаар бас эмэгтэйчүүд танаас сэтгэл зүйн зөвлөгөө авч байгаа бас засал авч байгаа. Тэгээд эмэгтэйчүүдийн энэ өрхтлөхөөлөд байгаа учир шалтгаан юунд байна? Эсвэл тогтолцоо буруутай маа? Одоо бүх хэмийг л тогтолцоор үжигдэг болчиход байгаа шүү дээ. Яахаа гол нь бид нар чинь хүн гэдэг амьтан чинь сэтгэлтэй амьтан. Тэгээд сэтгэл гэдэг юм нь цаашаа даалт ухамсар гэдэг ийм үүр уурхайтай. Сэтгэл хүний ажил, амьдрал бүхэл зүйл нь сэтгэл зүгээс нь л хамаарна. Тэр сэтгэл зүйн цаашаа даалт ухамсараас хамаарна. Тэгэхээр энэ гэр бүлийн харилцаанд байгаад байгаа энэ асуудал өнөөдөр нийгэмдэр байгаа энэ олон гэр хөтлөлсөн эмэгтэйчүүд ч гэх юм уу те явж тэр тухайн хүнийх нь өөрийнх нь дотор байгаа нэг юм сэтгэл зүй даалт ухамсарын програмаас л их хамаарат байгаа байхгүй. Тэр чи зоосны хоёр тал гэсэн үг юм а да тийм үү? Сэтгэл зүй даалт ухамсар гэхээр эсвэл нэг амьтай нэг сүнстэй байгаад байна уу? Нэг л зүйл. Нэг л зүйлийн сэтгэл зүй нь бол өнгөц хэлбэр. Даалт ухамсар нь бол даалт сэтгэл зүй. Даалт сэтгэл зүй. Бид нэр ингээд яг өнгөн дээрээ би бол одоо за гэр бүлийнхээ үнтэй мууталцлаа гэж бодоход чинь мууталцъя гэж бодохгүй байгаа шүү дээ. Тэгтээ цаанаас нэг юм гарч ирээл уур хүрээл маргалдаал ингээл асуудал болдог шүү дээ. Тэгэхээр өнгөц биш цаана нэг юм байна гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр тэр даалт ухамсар өнгөц сэтгэл зүгөө удирдаад байна шүү дээ, тий? Яг үнэ удирдаад байгаа тий. Даалт ухамсар гэдэг юмныхаа учрыг олчих юм бол ямар ч гэр бүл сайхан амьдарч болно. Өөрийгөө засч болно. Даалт ухамсар дээрээ засал хийж бид нэр энэ гэр бүлийнхээ тэнцвэртэй харилцаа ямиг бий болгоно. Өнөөдөр ингээд харахад ерөөсөө таны түрүүний ярианаас маш их гэр бүл салтай байгаа байхгүй юу? Ерөөсөө бид нэг гэр бүл дотор ойлголцож чадахгүй байгаа байхгүй юу? Эрэгтэй эмэгтэй хоёр хүн гэдэг юм чинь хоёр өөр ийм сэтгэл зүйн төлөв байдалтай байглаас унган заяаснараа тийм төлөв байдалтай ухамсарын инстинкттэй хоёр өөр сэтгэл зүйн. Энэ онцлогоо бид нэр ойлгож бие бинийгээ ингэж ив ивэндээ орох хэрэгтэй байна л да. Одоо нэг арга билег байдаг шүү дээ. Гэр бүлийн чинь арга билгээ гэдэг. Арга билгийн тэр тэмдэгчин бол яадгүй гэхээр ингээд бие бинийгээ ингээд эвлээд орчихсон хоёр загас байж байгаа шүү дээ. Ингэж бид нэр ингээд ив ивээ олохгүй байгаад байгаа. Гэтэл нөгөө ийм арга билгийн тэмдэгчин ингээд бие биенээ эвлээд орцсон байтал чинь хоёр үзүүрээрээ те тэр нэг хоёр загас чинь үзүүртэй нэг талдаа бөөрөнг гэдэг те тэрүүгээрээ ингэж тулчаад бөөрөнг болохгүй шүү дээ. Өнцгөрөө тулчаад те. Тэгэхээр би нэг ийм Орсын нэг эрдэмтний ном уншижсэн Хүчнөө хайрлах уу гэх. За зүйтэй. Тэгээ тэр ном бол цэвэр одоо таны хэлж байгаа даалт ухамсар хадгалагдсан, кодлогдсон, блоклогдсон байгаа мэдээллүүд явж бидний одоо хүчний суур үндэс болт юм а. Тэгэхээр тэр өвчнийг хүлээн зөвшөөрөх ёстой.
хайрлах хэрэгтэй гэх те. Эхлээд би тэрнтэй бол санал нийлээгүй байхгүй юу. Яагаад ингэж одоо жишээ нь идэгшгүй өвчин туссан гэж ойлгогдож байгаа хорт тавдар гэдэг өвчнөөр өвдсөн хүмүүс бол яагаад би ийм одоо зовлон үүсгэх ёстой гэд ингээд амьдралд одоо ялрахсан те, амьдрал руу эргээд хувь заяанаасаа, хувь тавилангаасаа гомдол нэгсэн ийм сэтгэл зүгээр хандж харцдаг штэ. Яг тийм ойлголт л бол тэр номыг уншиж хахад байгаа байхгүй юу. Тэгээ явж ер нь нэрээ энэ далд ухамсар гэдэг зүйл чухам хэдийнээс эхлээд энд ийм одоо сөрөг мэдээллийн энергиуд хоримтлагдчихваа гэд бодож эхэлж байгаа. Тэгэхээр өөрийнхөө далд ухамсар руу өнгөж үзэж байгаа. Тэгэхээр яагаад чи миний далд ухамсар бага ахуй насны одоо гэр бүлийн орчноос бол зарим нэг сөрөг энерги мэдээллүүд хоримтлагдсан байх жишээтэй тийм. Тэгэлгүй байх тийм. Ерөөсөн ямарваа нэгэн асуудал зовлон. За гэр бүл салалт байна уу? Гэр бүлийн хоёр хоорондоо бие биентэйгээ тохирохгүй ингээ хэрэлдэж маргалтаад байна уу? За эсвэл бол өвчин тусна уу? Энэ бүх зовлон зүдгүүрийн цаа талд нь даалд ухамсарт чинь ямар нэг сөрөг юм мэдээлэл орчоод байгаамаа. Би хэлдэг байхгүй юу? Хүн буруугүй. Даалд ухамсарт нь байгаа тэр сөрөг мэдээлэл буруутай. Хандаа гэр бүлийн хоёр хоорондоо ууралдаа тэмцэлтлээ гэж бодъё л тийм. Тэгвэл тэр ууралж бухимдаж хэрэлдэж байгаа хүн нь буруугүй. Тэр уурыг гаргаж ирээд байгаа тэр хүний дотор нь байгаа даалд ухамсарт буруутай. Даалд ухамсарын сөрөг юм мэдээлэл буруутай. Тэгээ энэ даалд ухамсарын сөрөг мэдээллийг хэвчлэн яадаг вэ гэхээр хүүхэд насанд даалд ухамсар маань бүрдэж бий болдог байхгүй юу. Тэр хүүхэд насанд яг хэд бүрдэж байгаа тэр үе дээр нь даалд ухамсарлууд сөрөг мэдээллүүд орчдөг. Тэгэхээр өөрийн мэдлгүй тэр хүн чинь тэр сөрөг мэдээллийг гаргаад идэг байхгүй юу. Тэр би олон хүний жишээ ярьж болно зүгээр хамгийн наацх нь өөрийнхөө жишээг ярихад би одоо ингээд гэр ингээд их заваан тий орой ингээд ажилласаа очиход гэр ингээд заваан хоглорсон хувирсан байх үед л би бөөн уур болдог байлаа. Тэгэл одоо ингээ гэрээ цэвэрлчихгүй яасан чи одоо ингээ өдөржингөө гэртээ байж инээтерээ гэл би эхлэндээ. Тэгэхээр чи нөгөө хүн чинь яах вэ гэхлээр юу яан штэ. Чи юу яриад байгаа энэ хүүхэд суухтаа ингээ зуралцаараа таарлаа манайх чинь ингээ жоохон хүүхдүүдтэй нөгөө дүүл чинь буужигнаар хамаг юм өмүүлээл тэрүүгээр явж जैन те. Би өдөржингөө цэвэрлээ энэ хоёр хүүхэд чинь өмүүлээд байгаа чи яах юм ч гэдэг юм уу те. Тийм л юм бол чи өөрөө цэвэрлчихье гэл эхлэн штэ. Бас өдөрсөн ингээд асуудал болдог байлаа л да. Тэгээ би яг ингээд даалд ухамсар энэ сэтгэл зүйн одоо энэ мэдлгүүдийг бяцлаглалын энэ мөрөөр орсноос хойш өөрийгөө шинжиж бяцлал хийдэг ийм юмд сураад тэгээ өөрийгөө шинжээд ингээд үзсэн чинь миний яг дээдтэлд нэг ихч байдаг. Тэгээ бит хоёр багадаа одоо яасан юм дээ нэг гэр цэвэрлэх асуудлаас болж их маргалддаг байсан юм бил. Тэгээ нэг удаа бүр ингээд барьталцж аваад хоёулаа бүр зотолцсон юм бил. Тэр үеийн хүүхэд насны тэр ингээд гэр цэвэрлээгүй байх чинь ийм амар хэрүүл зодон болдог нэг тийм дүр зургийн ухамсарал хэл би аваад шингэчихгүйд. Тэгэхээр би өнөөдөр яах гээд байгаа вэ гэхээр яг тэр дүр зураг гэр цэвэрлээгүй байх бол одоо ингээд хэрэлдэж муудалцах ёстой юм шиг баг даалд ухамсарт маань ийм мэдээлэл орцсон учраас. Тэгээ тэр уур бохомдол тэндээс гарч ирээд байсан байгаа байхгүй. Тэгээ би тэр даалд ухамсарынхаа тэр мэдээллийг засаад өөрөө ингээд засалж хатлаар чин зэрэг. Гэхдээ одоо яаж ч гэр муухай байсан надад тийм бухимдах мэдрэмж төрөхгүй байгаа байхгүй. Зүгээр л би ингээ хүүхдүүдтэйгээ за бүгдээрээ гэрээ цэвэрлэе. Гэрээ яагаад муухай болгоцсон бэ минь хүүхдүүд. Тэгэл энэ зүгээр юм болчихж байгаа байхгүй. Тэгэд тэр хэрэлдээд ийсэн шалтгаан миний муу муухайтай биш. Тийм ээ? Манай гэрийн муу муухай байгаа даа биш. Манай эхнэрийн муу муухай байгаа даа биш. Зүгээр л миний тэр даалд ухамсартаа авцсан нэг сөрөг програм ингэж ажилуулад байгаа байхгүй. Бид нар даалд ухамсарын ийм эрхшээл програмчлалд амьдарч байгаа байхгүй. Гэр муухай байхад ингээд гэрээ цэвэрлэх тухай бөөн асуудал хэрүүл болж ингэж энийг бол шийдэх ёстой гэсэн ийм програмчлал код бичих хичээдэж шүү дээ миний ухамсарт. Тэгээ би тоос сурагчаар ингээд зүүрлээд ярьдаг байхгүй. Одоо нэг юм автомат тоос сурагч гараад байна шүү дээ. Өөрөө яваал ингээд тоос сороол тий. Тоосыг соруулнаа л гэж програмчлалцсан. Код бичигдсэн. Тэгээ тэр тоос сурагчийг аваачаад зүлгэн дээр тавьсан чигээр тоосоо соруулна, гадаа гудамжинд тавьсан чигээр тоосоо соруулна. Програм бол програм хаана юу байгаагаа мэдрэхгүйгээр шууд програмаар л ажиллана тий. Яг үүн шиг ерөөсөө л гэр мухаа бол уурлна,
хэрэлдэж энийг шийтгэх ёстой гэсэн ийм програм кодоор би ажиллаад байгаа юм чинь. Энийг засахгүй бол хэцүү болж байгаа биз? Яг тийм нэг грийн бохор орчин нөхцлөөс хамаарсан уур бухимдал стресс бас надад байд юм байна. Таныг ярихад ингээд яаж юм. Тэгээд зүгээр юм нэг тоостой ингээд тавцсан ширээ удаан байх юм бол харж чаддгүй ч юм уу нэг ингээд давчицсан нэг юм адгуу зам байдаг шүү дээ. За яг зөв. Яг тийм зам хөдөлдөг тийм. Яг зөв тий. Таныг ярьж хахад баг багийнхаа учир шалтгааныг одоо бас дүүтэйгээ гэр цэвэрлэхээс болж их муудалцдаг байсан юм байна. Тэгээ одоо ч гэсэн би тэрийг бол засч чадаагүй бол байна л та. Тэгэхээр таны ярианаас юу гэж ойлгож байна гэхээр хүн энэ далд ухамсарт одоо кодлогдсон байгаа сөрөг энергийг засахын тулд асар их ажиглалт шаардлагатай юм шүү дээ. Тэгээ энийг одоо тэр болгон хүн хийж чадах зүйл мөн үү? Жишээ нь оюуны одоо чадамжтай ажил хийж байгаа хүн гихтэл өөрийгөө ажиглахад асар их төвчээр шаарддаг баха. Одоо би бол өөрийгөө ажиглах гэж бас оролддог. Тэгсэн ирнэл зарим юм дээр ингээл тесэрч гарах юмнууд байна. Одоо тесэрхээсээ өмнө ажиглаж чаддаг болчвол миний хувьд их ололт болох гэдэг байгаа байхгүй юу? Тийм яг үнэ тийм. Юу? Ерөөсөө ингээд бидний амьдралын яг ингээд зовлон гэж байгаа зүйлүүд байна шүү дээ. Бид нар амьдрал дээр яадгүй гэхээр энэ зүйл намайг зовоогоод байна гэж хардаг байхгүй юу? Өөрөөр хэлбэл гэр заваан байгаа байдлыг би твчихгүй байна. Намайг зовоож байна гэж би бухимдаж байна тий. Гадаад зүйл намайг зовоогоод байна гэж бодож байгаа боловч яг яс юмн дээр тэр даалт ухамсарынхаа програмчлалт өөрөөгөө зовоочж байгаа байхгүй юу? Би гэр бүл ингээд гэр заваан байхад байна шүү дээ. 50 байдаг болсноороо өөрөө тэр ингэж хямарч мэдрэмж таагүй мэдэрч бухимдаж тэгэл нөгөө гэрийнхнийгээ бас зовоож байгаа шүү дээ тэр чинь тий. Ингэж зовоож байгаа тэр зовлон байхгүй болчихж байгаа байхгүй тий. Би л тэр ууралж идэг байсан бол одоо яах вэ гэхээр одоо бүгдээ гэрээ цэвэрлэе миний хүмүүс яагаад гэрээ заваар болцсон бэ? Гэхдээ 50 ингэж хэлэхдээ чинь зэрэг нөгөө хүүхдүүд чаз жаргалтай гэр бүлийн хүн маань чаз жаргалтай би өөрөө айгүй гоё байхгүй. Гэтэл чи бид нар чинь нөгөө тэр програмын золиос болоод ингээл яасаа уурлаа л ингээл. Тэр тавгүй мэдрэмжийг мэдрээд ахаар яаж байгаа гэхээр бие махбодтой бас өвчин үсгээд байгаа. Хамгийн аимшигтай. Тэр тавгүй мэдрэмжээр бие махбодын бүтэц найрлага, хэвийн ажиллах тогтолцоо нь алдагдаад байгаа байхгүй. Одоо нэг юм усанд одоо энэ аягтай цайндаа нэг хэдэн тусал фери хийгээд сайхан найруулчилт. Тэгээд уул одоо энэ ходоод гэж гашуу оргоол мунд тавгүй мэдрэмж мэдрэгдэнэ. Энтэй адилхан гэж байгаа байхгүй. Уур бухимдлаас үүсэж байгаа тэр мэдрэмж чинь энэ бие махбодын бүтэц найрлагыг өөрчилж хямрааж байгаа учраас. Тэгээд өдөр болгоныг сайхан феритэй цай уугаал юм бол ходоод гэж сүд болохтой л ялгаагүй өвчилж эхэлдэг. Энэ хамгийн ноцтой. Тэгээд ийм учраас энийг засах хэрэгтэй байна. Тэгээ засъя гэхээр зэрэг мэдээж таны хэдрүүний хэлсэн зөв ажиглал шаардлагатай. Өөрийгөө анзаарах чадвар шаардлагатай. Хүү би чи ийм үед уурлаад байгаа юм байх шүү гэдгээ хүртэл анзаараагүй явж идэг бид нар юусэн. Хамгийн нэгдүгээрт анзаараад таниад авахтаа зэрэг сая нэг муу юм сэрэмж үүсэж байгаа. Бидний энэ ухамсарын сэрэлт гэдэг юм тэрийг хэлээд байгаа. Өөрийгөө анзаарч чаддаг болж байна гэсэн үг. Бүр хувц сайн анзаарч чадах юм бол яах вэ гэхээр одоо тий тоостой гэр заваан байгаа бүдлийг хараад ууралж байгаа тэр процессыг удаашруулсан бичлэгээр ингээд удаашруулаа харах юм бол эхлээд тийм нөхцөл байдлыг хараад дотор бодол орж ирнэ гэж байгаа байхгүй юу? Гэр ямар заваан бай, энэ ч одоо гэрээ цэвэрлэхгүй яасан болоо, юу ч гэдэг иймэрхүү олон бодлууд орж ирдэг. Тогтсон бодлууд гэж байгаа. Тогтчихсон. Нэг л хэвийн тийм байдлыг хараад дадал болцсон бодол байнгын орж ирж байгаа. Бодол орж ирнэ эхлээд. Тэр бодлыг анзаарч чадахгүй өнгөрөөх юм бол мэдрэмж болно гэж байгаа. Нөгөө бодлыг бодоод мэдрэмж мэдэрдэг ийм холбоос мэдрэлийн эсүүдэд ингээ холбоос бий болцсон байдаг байна л да. Мэдрэлийн эсүүдэд ингээд мэдрэмж болоод биеэр ингээд мэдэрчээрээ хүн тэсхий арахгүй болно. Өөрөө ихгүй үйлдэл гаргаж эхэлнэ. За энэ үйлдэлийг гаргадаг бодлоо, мэдрэмж мэдэрлээ, үйлдэл хийлээ. Энэ гурав маань автоматчаад ингээд тогтцсон байж байна. Тэгвэл хүний энэ бясалгал хийгээд өөрийгөө анзаарах чадварыг бол бясалгал хийж хөгжүүлдэг л те. Амьсгал дээрээ төвлөрөөд ингэж байгаа ч юм бол өөрийгөө анзаарах чадварыг л баг багаар хөгжүүлээд ирж байгаа.
Тэгэхээр бясалгал хийгээд дадсан хүн бол яг хөө гэхээр энэ гурван процесс чинь гурван дараалтаа явж байна тий. Эхний шатнд нь бариад авна. За би нөгөө нэг бодлуудаа бодож шүү. Энэ бодол бодохоо надад ийм мэдрэмж мэдрэгддэг. Ийм мэдрэмж мэдрэгдэхээр би ууралдаг, бухимддаг, эргэнтэй орныхоо хариул урал хийдэг. Гэт айл ихт бариад авах нэт. А ингэж чадахгүй нөгөө бодол дээрээс нь алдчих юм бол би мэдрэмж ороод ирсэн хойно хүн асдаг. Тийм ээ. Ингээд хэрүүл зодоон болдог. За ирчүүдийн дунд бол ингээд ерөөсөн гараа атгал босч ирэл алдцдаг шүү дээ тий. Эн чинь бол тэр бүр мэдрэмж болоод ирсэн. Өдөрт тогтоож чадахын аргагүй болсон төвшөнд нь очиж байгаа байхгүй юу. Тэгээ яг тийм болоод ирсэн үедээ хүн өөрийгөө барьж тогтоож байгаа аюу хэцүү гэж байгаа байхгүй юу. Ийм байдлаасаа болоод гэр бүл дотор асуудал гараад байна. Энэ асуудлаа зэгсэлж чадахгүй цаашаа явах юм бол бүр салалт болоод байна шүү дээ. Цогцохгүй ингээд хоорондоо байнга хэрэлдээд байгаа чинь сүүлдээ яад вэ гэхээр гэр бүлийн хоёр чинь бие биенийхээ хайрыг хүргэж явах хэрэгтэй шүү дээ. Тэ? Бие биенийхээ хайрыг хүргээд байвал улам хайр хайр хүрсээр гад улам хайртай болоод ингээд яваад байна. Тэгсэн чинь иймэрхүү даал тухамсрынхаа ноцтой асуудлаас болоод бие биенийхээ дургу хүргдэг болчихж байгаа. Тэгэл өдөр болгон дургу харигслал үүдэж. Оо тэгэн тий. Дургу гэсээр гад ингээд нэг гэрт амьдэрж जैन. Тэгээд бие биедээ дургу юу хайр. Гэт ийм болцохоор ч одоо тэгээд салхаас жаах нөгөө өөр хүүхэд яах ч үлээ тий. Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаална гэж байгаа бол үнэхээр эрхээ хамгаалъя гэж ивэл энэ дотор байгаа даал тухамсрынхаа асуудлыг засах нь бол хамгийн сайн эрх хамгаалах асуудал тэнд яригдл гэж би боддог. Одоо ингээд яхаар яг эмэгтэйчүүд дээр нэг ажиглагдчихж байгаа зүйл за миний наац талд ч гэсэн яригддаг яриа гэхүү те. За. Ээж маань тийм өвчнөөр өвдсөн юм гинлээ. Энэ өвчний суурь надад бас байгаа. Яагаад гэвэл ээжийн өвдсөн өвчнийг үр хүүхэд одоо ялангуяа эмэгтэй хүүхэд бол шууд авдаг гэдэг юм ангаах ухааны онол яриад байна. Гэтэл төрлөөс төрлийн хооронд тэр эмэгтэй сүнс им махбод өөрөө ямар үйлдсэн болоод тэр нь үр болж хөвөрж байгаа юм бэ гэдэг сонирн байгаад байна л да. Тэгэхээр энэ ээжийн амьдрал ямар байсан, охины амьдрал яг тийм байх. Одоо танд дээр ч гэсэн сургалт авч байгаа хүмүүс тийм л байгаа тий. Ээж нь одоо нөхрөөсөө салсан бол охин нь нөхрөөсөө салсан байдаг. Ээж нь үр хүүхдтэйгээ эвгүй харьцаатай бол өөр хүүхдтэй охин нь яг тийм байх жишээ нь. Ингээл нөгөө нэг төрлөөс төрөлд үүлээс үйл дамжсан үрийн ингэж хөврөл гэдэг юм чинь ингээд тоо томшгүй ихээр улам геометр прогрессор өсөж үржээд байгаа ч юм шиг. Тэгэхээр эн чинь нөгөө нэг явж за өөрийнхөө даал тухамсрыг ажиглаад ингээд тентх сүрэг мэдээлэлээ би таслая. Одоо энэ байгаа орчиндоо би муу үр үлдээхгүй юм шүү гэд ингэхээр эргээгээд нөгөө удмынхаа удамшил зөө код руу гений код руу өнгөх шаардлагатай ч юм шиг. Тэгэхээр эн чинь нэг юм тасаршгүй гинжин холбоо болоод байна. Яг зөв тий. Удмын ийм юмнууд яваалах. Харин тий. Яваалаа. Тэнийг бол одоо нөгөө ихэнх далдынхан бол удмын хараал байна. Усын хараал, усны нэхэл гэдэг байдлаар тайлаад байна шүү дээ. Тэгээд удмын засал хийн, галын дахил хийн, юу гэд. Одоо яхав тэд нар бол ингээ гадаад хэлбэр нь. Дотоод ухамсарын засал хийж энэ байдал чинь таслагдана. Таслах боломжтой. Бүрэн боломжтой. Энэ нэг тийм ядах юм биш. Таслах ёстой угаасаа. Тэр Стивен Хокинг гэж агуу эрдэмтэн чинь тэгээ хэлсэн байгаа шүү дээ. Үнэхээр хувь заяа одоо генийн тий хувь зохиол удмын одоо ийм одоо хараал шиг хувь зохиолын ийм юм гэж байдсан болвол та яагаад зам гарахтаа машин хардсан бэ гэж. Тэ удмаараа ингэнэ. Эсвэл хувь заяа нь ингээд тэнд очиод үхнэ гэд ингээд зохиогоод өгсөн болвол зам гарахтаа машин харж яах вэ? Дайруулж өгөхгүй л гэсэн болвол тэгээд өгөхгүй шүү дээ шууд л гарал та. Тийм ээ. Тэгэхээр энэ юу хэлээд байна вэ гэхээр хэдий биднэрт яах вэ далд ертөнцийн те ийм нэг удмын гений мэдээллийн юм дамжаад яваад байгаа ч гэсэндээ сэрэмж ухамсараа бид нэр сэрүүн байлгаж чадвал энэ бүгдээс таслагдах өөр сонголт хийх бүрэн боломжтой л гэсэн үг. Ерөөсөн энийг сэрж ухаарж дотоод даалд ухамсар руугаа өнгөж сэрж ухаарснараа л энийг таслана.
Түүнээс чинь галын дахил хийлгээд засал хийгээд ном уншуулад энэ бол засагдахгүй. Яг хав галын дахил хийлгэж явахдаа эсвэл ном уншиж явахдаа тэр хүн өөртөө сэтгэлдээ ингээд бодсон байж болно. Эзэн хичээл заяа хичээнэ гэдгийг чинь үгэл энэ юм биш үү тий. Яг үнэ тий. Ил арга дом хийгээд идэг. Эзэн өөрөө хичээхгүй. Эзэн өөрөө тий. За миний одоо ингээ үүнээс хойш сайхан боллоо. Одоо энэ адаглал тэгж бодсон бол. За ингээл ёстой энэ асуудал ингээд дууслаа өнөөгөр ингээд дууслаа гэд өөрөө итгэсэн бол нэг засал болж болох юм. А тэгтээ итгэлийнхэн цаана дахиад тэр нөгөө даалд ухамсарт нь байгаа сөрөг зүйлийн засаагүй бол бас асуудал үүсэх магадaltaй. Тэгээ над дээр ярьж байгаа хүмүүсүүд дотор ингээд маш их ийм ерөөсөө ийм дамжлага юм шиг ингээд яваад байгаа байхгүй. Би ирэхээр ингээд нөхөртөөгөө асуудалтай байгаа хүнээс юу гэж асуудаг гэхээр аав ээж чи ямар байсан бэ? Эмээ өвөө чи ямар байсан бэ? Одоо манайхан зарим нь бол хийхдээ эмээ өвөөгөө сайн мэдэхгүй байна. Тэгтээ тэр харилцааг сайн мэдэхгүй байна. Тэгтээ тийм ноо байсан нь илэрж байгаа. За эхнэртэйгээ тааш тохирохгүй байгаа хүн дээр мөн аав ээж чи яасан бэ? Ялангуяа ээжтэйгээ ямар харилцаатай байсан бэ? Эмээ өвөө чи ямар байсан бэ? Тэгэхээр яг ингээл давтагтаал. Өвчин бас ингээд давтагтаад яваад байна. Энэ бүгдийг бид нэр ингээд одоо манайхаа ингээд нэг хэсэг тэгж явсан шүү дээ. Янз бүрийн засал хийдэг арга зурхаач юу ч гэнэ үү те ингээд маш их явсан шүү дээ. Энэ нэг л болохгүй байгааг одоо манайхаа нэг анзарж байгаа хаа гэж бодож шүү. Энэ нэг л болохгүй байгаа байхгүй юу? Засагдахгүй байгаа байхгүй байгаа олон те. Энэ дотоод ухамсарт ч асуудал байна. Энийг засах хэрэгтэй юм аа. Тэгэхгүйгээр тэр нэг хэлбэр хийгээд бол нэмэр байхгүй. Хамгийн сүүлд гэхэд би саяхан одоо ингээд нэг хүнтэй уулзаад тэгээ нөхрөөсөө салах гэж байгаа гэдэг эмэгтэй над дээр ярьж байна л та. Тэгээд би асуулаа над дээр ингээл хам юм ярина те. Тэгээ юу болсон бэ яасан бэ гэсэн. Одоо сүүлд өмнө нэг бас нөхрөөс салсан юм байна. Тэгээ одоо сүүлд бол ингээ нэг хүнтэй суусан тэгээ хүүхдтэй ингээд жохон хүүхдтэй юм байна. 2 настай хүүхдтэй. Тэгээд энэ одоо сая сүйт суусан нөхрөөсөө салах гэж байгаа гэдэг. Та яагаад салах гэж байгаа юу болсон бэ гэсэн чинь. Ингээ манай нөхөр надтай анх сууж байхдаа бол айгүй гоё залуу байсан. Хэвээ намайг бол айгүй ингээд бөөцөл бол хайрлал ингээд одоо гадаа төрөх царай бие авч явж байгаа байдал нь ч гэсэн их сайхан л залуу гэнэ л те. Тэгсэн чинь ингээд амьдраад ирсэн чинь шал худлаа байсан. Одоо ингээ арх ууж намайг зодож जैन. Тэгээ би одоо салхаас урахгүй бол салж яана гэж. Тэгээ ээж чинь ямар юм бэ? Ээж чинь ингээд ингээ яриулсан чинь манай ээж бол одоо 3 хүнтэй амьдарч байгаа. Ингээ гуруулан гасан салсан. Тэгээ одоо бол ингээ ганцаараа амьдарч байгаа. Гэж байна. Тэгээд манай ээж танай ээж чинь яагаад ингээд 3 хүнээс салсан гэж бодож байна гэсэн чинь манай ээж ер нь бол эрчүүд бол ер нь худлаа л гэж хэлдэм дөө. Гэж байна. Тэгээд тийм үү та эмээгийнхэн талаар мэдхүү эмээ ээж чи ээж нь ямар хүн байсан бол аав нь ямар хүн байсан бол гэсэн. Манай эмээ бол айлын өргөмөл хүүхдээ. 4 хүүхдээ айл нэг охингүй учраас охин өргөж авсан юм байна. Тэгээд юу яасан юм бэ? Одоо ганц охин байсан юм байна. За тэгтээ өргөмөл учраас эрчүүттэй уучраа олоогүй харилцаа тэнд эмээ нь үүсгэсэн байна. Тэгээд эмээ нь яадаг байсан гэсэн чинь эмээ бол нөхөртөөгөө ерөөсөө таарддаг байсан, өвөөтэд зодтолддог байсныг би мэднэ гэж аахгүй юу. Тэгээд өвөөг тэр өвөө нь өөрөө юунаас нь эмээгээс нэлээ авах хүн байсан юм байна л да. Тэгээд залуудаа бол ингээд чаддгүй байсан юм шиг байгаа. Өвөө хөгшрөөд ирсэн чинь эмээ ингээд зодчдаг, дийлдэг болоод өвөөг зоддог болсон гэж байгаа юм. Эмээгээс эхлээд эрчүүдтэй харилцах харилцааны сөрөг даалт хумсрын ийм мэдээллийг авцсан. Тэр даалт хумсрын програм охиндоо шилжүүлчих. Тийм байна. Тэгэхээр охин 3 нөхөртэй суугаад салаад амьдарч чадахгүй явж шít. Тэгээд эрчүүд бол худлаа гэж ээж хэлдэг гэж байгаа. Тэгсэн за тэгвэл та ингээд сүлд суусан нөхөр чинь ямар байсан байна гэдэг. Тэгэхээр нөгөө эмэгтэй чинь ингээд бодож жаад нэрээ эхлээд айгүй гоё залуу байсан. Дараа нь намайг ярьж өгсөн. Бас л худлаа байсан. Тэгэхээр энэ яагаад байгаа вэ гэхэлэр бид нар энэ ухамсартаа ямар мэдээлэл код даалт ухамсартаа хий чинь яг тийм зүйлүүдийг татаж байгаа байхгүй өөртөө. Тийм байна. Яг тийм залуучуудыг өөртөө татна. Татах хүч одоо энэ интернетээр татах хүч мотор attraction энтер гээл их мэдээлэл байгаа л да YouTube дээр соронзонд бодлын соронзонд татах хүчлэг энэ нөгөө нууц кино гээл ингээл яриад байгаа чинь
яг энийг ойлгож иж учир нь тайлгдана. Даалд тухамсрыг ойлгож иж учир нь тайлгдана. Зүгээр нэг хөнгөн бодол бол нэг татах хүч болоод байгаа юм бол бас биш. Цаад даалд ухамсарт байгаа кодон мэдээллүүд ингэж айхтар суугаад бодитоор амьдрал дээр хэрэгжээд үе удамд амжаад тэгээ тэр эмэгтэй хэлж байгаа. Манай ээж бол одоо энэ удмын юм хараал байгаа. Тэгээ тэр чинь ээжийнх нь эр нөхөр тогтдгоо хараад. Тий, ээж нь тэгээд манай хүн бас ингээд дүү мүүтэй эгч мэгчтэй юм байна лээ л дээ. Тэгээ тэд нар дандаа ингээд ийм асуудалтай байгаа гэж байгаа байхгүй юу? Таныг ирийнхэн гэсэн. Тэгээ манай ээж ингээд манай эмэгтэйчүүд нь ингээд харагдсан байна. Тэгээ засуулна барина гэж ерөөсө бүх мөнгөө барайл ерөөсө ямар хөнгө нөө ерөөсө очоогүй газар яваагүй газар үл гэж байгаа. Гэхдээ бүр гадаадд очиж тийм нэг бөөлж мөөлдөг яадаг гэнэ тийм хүмүүс байдаг гинэ. Тэгээ бүр ингээд баг төв алгасч очиж тийм засал хүртэл хийлгэсэ гэж. Өчнөө сая төгрөг үрж. Тэгэхээр энэ нөгөө юу гэдэг эцгийн цагаан тусал эхийн улаан эсээс үл хамаарсан байдлаар саяын одоо 3 үед дамжсан даалд ухамсарын код бол үзэгдэл үг үйлдэл гэдгээр дамжсан биш шүү дээ. Тий, яг үн тэгж дамжиж байгаа. Яг эцэг гэхээс авж байгаа эсээс үл хамааран. Эсээс үл хамаарамтай. Ерөөсөн одоо энэ эрдэмтэд тэгж байгаа шүү дээ. Энэ генийн биологийн эрдэмтэд юу гэж юм гэхээр хүний энэ удамшил ген гэдэг энэ хэлхээний дотор ч юм бол ерөөсөн өрөө түн мэдээлэл байна. За тэгэл тэр удмын мэдээлэлзэдэл бол бүгд байж байгаа. Гагцгүй тэрийг ба штэ хүн энэ ухамсараараа тэр гений мэдээллийг дохиж сэргэждэг юм байна гэж байгаа байхгүй. Агуу бидний энэ ген гэдэг дотор юм чи ерөөсө хорвоо дэлхийн ерөөсө маш их мэдээлэл байгаа юм байна. Агуу суут хүмүүсийн мэдээд ген дотор байгаа юм байна. Тэнэг мулгуу аригчин, тамхичин, лөөвөрчдийн гений мэдээлэлүүд бидэнд байгаа юм байна. Бидний өвөг дээдс үе удам гэдэг тэгэхээр ч ерөөсө замраа байхгүй шүү дээ. Хэдэн мянга сая хүн цаашаа гарна шүү дээ. Дамжаал яваад байгаа юм шүү дээ. Энэ бүх хүмүүсийн мэдээлэл гэхээр ч ерөөсө арчаагүй тэнгэнч байгаа юм байна. Агуу дээдсэн ч гэсэн байгаа. Дагцгүй тэрийг сэрээгээд байгаа зүйл нь юу вэ гэхлээр бидний энэ сэтгэлгээ үг танихаар. Ээжинтэй эрчүүд худлаа шүү гэж хэлээ сууж байгаа. Ээж тэр мэдээллийг нь сэрээгээд байгаа байхгүй. Тийм эрчүүдтэй уулзрах үеийн үрийг нь сэрээгээд байгаа байхгүй. Бас саяхан бас ингээд надтай уулзсан нэг хүн бол эмээн хүүхдтэй хэлсэн байгаа. Танай аав ээж хоёр чинь чамаас болж хэрэлдэж байгаа маа гэж хэлсэн. Яг өөрөө хөөрхөө дагуур хүүхд байсан байна л та. Дагуур хүүхд байсан байна. Тэгээд бүр оюутан байхдаа ээж нь жирэмсэн болоо. Тэгээд суугаагүй одоо ийм хүн хүүхд. Тэгээ яг эмээ дээрээ илүү ингээд очдөг. Тэгээ аав ээж хоёр мөн л таарамжгүй байж. Тэгсэн эмээ дээрээ нэг удаа очиод аав ээж хоёр муудалцахаар нь эмээдийнтэй очиждөг байсан юм. Тэгээ эмээ тэгсэн чинь чамаас л болж молж жоохон эмийн тухайн үед ууртай л байсан баг л та. Чамаас л болж муудалцчих яахгүй танаа аав ээж хоёр. Ингээл эмээ нөө зүгээр санааны зоргоор л үгийн дөгөөгөр тэгэл хэлчих. Гэтэл хүүхэд гэдэг зүйл чи яадаг вэ гэхээр маш эмзэг цагаан сэтгэл зүйтэй, цагаан цаас шиг амтэн шүү дээ. Шууд тэрийг ингээд өөр дөрөө шингээж авч байгаа байхгүй. Тэгээ юу гэж бодож байна гэхээр би гэж ямар азгүй муу мухай амтэн бэ? Би чинь ингээд аавгүй ингээд тий аавдаа төрсөн аав байхгүй. Миний аав хаана ямар хүн байдаг бөө мэт. Тэгээд одоо ингээд аавтай болсон чинь ингээд надаас болоод ингээд энэ хоёр ээж маань ч гэсэн надаас зовж байна. Эмээгээ ч гэсэн би зовж байна. Би чи ямар ийм одоо хачин ийм амтэн бэ гэж өөрийгөө ингээд гутах тийм ботал төрсөн гэж. Тэгээд одоо хүртэл тэр үе тэгж бодсон бодол одоо хүртэл надад байдсан байна гэж байгаа байхгүй. Ямар үе зэрдүүхээр ерөөсөө л ингээд хэн нэгэн хүн хаа нэгэн хүн маргалдах үед л надад ингээд амар ингээд юу дотор ингээд арцалцал амар тухгүй эвгүй байдаг гинэ ерөөсөө. Тэгээд тэн дээрээс би байж чаддгүй. Тэгээд одоо гудамд явж байгаа зүгээр хоёр хүн хэрэлдээл ингээд дотор бэлбэгчдэг. Тэгээ маань хүний ингээд зүрхэн нөгөө хэм алдалт гэдэг ийм өвчнөд зүрхэн салгалдаг пульс нь өндөр болдог. Яагаачгүй ингээд ийм залуу хүн багхгүй да. Тэгээд оншин олддгоо татаж ундаг. Оншин олддгоо эмнэлгээр яваад ингээд нэг онш тодорхойгүй тэгээд ийм. Тэгээд яагаад би ямар үед ингээд бие өвдөөдөө та анзаараа гэсэн чи би ийм хэрүүл маргаантай нэг тийм чимээ сонссон үед л ингээд байгаа юм байна багш гэж байгаа байхгүй. Тэр үтгийн хэл байна. Сошиалор үзэж байгаа сая тэр нэг эмэгтэй яасан гэлээдээ нэг залуухан нөхөртэй Японд даруулга зардаг тийм нэг эмэгтэй ингээд сошиалор хэрэлдэж гинэ.
Тэгсэн чи тэрийг үзээд хямарсан хэд хэдэн хүн надтай таарсан шүү. Тэгээ тэрийг үзсэн чи ингээд дотор бэлбэгнээд гачин болсон. Тэгээд эмнэлэг домлог болсон гэж. Тэгэхээр ухамсарын сэрэлт сэрэмжийн тухай ярьж байна. За Лагуа гэдэг докторыг та бас таних бах. Би тэр хүнтэй нэг ярилцлага хийж хахад мань хүн бол ер нь одоо бүхэл бүтэн үндэснээрээ бид ухамсарын одоо сэрхүүг дээд түвшинд нь бий болгож чадсан, ухамсарын хөгжлийг бий болгож чадсан одоо дэлхийн гариг ертөнцийн дээрх цорын ганц улс байсан юм аа гэд. Тэгээ нэрээ тэрийг бодоод байхад бас тийм байж. Одоо ингээд монголчуудын үг хэл яриа, бэлэг зөөр үг дотор хилэгдэж байгаа үгүүдийг харахаар эмхтэй хүн гэж хин юм бэ гэхээр эмх цэгц гэж байгаа. Эр хүн хин юм бэ гэхээр эрх сүр гэд. Эмх цэгц байгаа газар эв нэгдэл байж л байдаг. Эмх цэгцгүй орчинд болвол зах замбраагүй нөгөө хаос төлөв гэдэг ингээ орчиж байдаг ш. Тэгэхээр монголчууд маань нөгөө тэр ухамсарынхаа хөгжлийг амны бэлгээс аштын бэлэг гэдгээр үгээрээ дамжуулаад уг нь бидэрт ингээд хүрэгцэн байдаг. Тэрийг үгийг таньж ойлгож хүлээж авна. За үгийг утгыг нь ухамсарлна гэдэг өөрөө их бас төвхтэй л ажилбаруудын нэг болчих гээд байгаа юм шиг. Одоо бидний энэ цаг үед л төвхтэй санагдаад байна л та. Таныг түрүүн ярьж хахад би юу бодож гэнэ үү гэхээр тэр хүүхдийн жишээн дээр жишээ. Ээж би одоо өөрийгөө эмх цэгц гээл ойлгож байгаа мэт боловч хүүхдтэйгээ харилцах харилцаан дээр жишээ нь би тэр үр хүүхдээ бусдтай эвлэлтэн нэгдэх гэдэг тэр эмх цэгц гэдэг суурийг тавьж чадчихна уу юу гэд ингээд өөртөө сая дотооддоо дүгнэлт хийлээ л гэтэл чадахгүй байна. Чамааг би төрүүлэх гэж ингэсэн гэд ингээ хүүдээ ял тулгаад байгаа байхгүй. Тэгээ эргээд нөгөө хүү маань одоо би дотроосоо имзэглэл суужлаа. Эви миний хөөрхий хүү. Би төрснөөрөө ээжигээ ингээ хохироочжээ гэдэг бодол одоо ингээ 4-5 настай хүүхдэд би далд хумсарт нь өгцөн л байна л та. Тэгэхээр би хүүхдтэйгээ яаж ажиллах вэ те? Тэрийг одоо би таслах шаардлагатай л болж байна л та. Тий, яг үнэн те. Ингээд л хүүхэд яах вэ гэхлээр би бол ерөөсөө л хохирогч юм байна л гэж л ийм л хумсар сууж байгаа. Хүүхэд. Тэгэд өөрийгөө би ч хохирогч гэд итгэцэн хүүхэд бол яах вэ гэхлээр энийг юг хохирох вэ? Хохирох нь зүгээр л хэвийн үцэгдэл байхгүй. Жаргааж болохгүй болчихж байгаа байхгүй. Хохирох ёстой гэдэг ийм код суудсан юм шиг. Таны ярьж байгаа яг зөв. Манай монголчууд бол үнэхээр нийгмээрээ ингээд бүр ард түмнэрээ ийм ухамсарын өндөр түвшинд гарсан. Үнэхээр л өстой цорын газар үндэсдэг байсан баг. Эмхтэй хүний эмх цэгц гэдэг ойлголт одоо бол бид нар юу гэж ойлгож байгаа вөхөр зүгээр л нэг сайхан гэрээ цэвэрлээл ингээл одоо яа тий хувцас сайхан өвхөл тавихыг эмх цэгц гэж ойлгож байгаа бол үгүй. Үгийн эмх цэгц гэдэг юм байна. Монголчууд амны бэлгээрээ ингэж байгаа шүү дээ. Амны бэлгээр. Энэ юу гэсэн үг юм? Амны бэлэг гэдэг чинь үгэл үсттэй. Үгийн эмх цэгцэл үсттэй. Хинд юу хэлэхгүй энэ ухамсар сэтгэлээ гэдэг яаж ажиллаад байгааг мэдсэн ухаарсан хүн амны цэгцтэй болох байхгүй. Үг гэдэг зүйл бол бидний хитрхи цэгцгүй хариуцлагагүй хандж байгаа байхгүй. Ялангуяа хүүхдүүдтэй. Төрөүний ярьсан тэр эмигийн жишээ байна те. Гэхдээ ерөөсөө л бид нар ингээд энэ үг гэдэг зүйл чинь зүгээр нэг юм хоосон энэ амны авээ төдий зүйл биш. Бийжиж биелдэг одоо бодит болдог ийм зүйл юм байна гэдгийг л одоо бүрэн ухамсарлах хэрэгтэй байна л да. Ялангуяа хүүхдийн чихэнд хийж байгаа үгүүд бол ердөөсөө айхтар сүрхий бүтээгч чанартай. Бүтээгч чанартай. Тэ. Ийм үг байгаа шүү дээ. Хорвоо дэлхийд ямар нэгэн ийм амжилттай тийм сайн сайхан зүйл бүтээхдхийн тулд заавал нэг сайхан эр хүн өмнө нь бий болдог гэж. Нэг сайхан эр хүн өмнө бий болдог. Тэгвэл тэр сайхан эр хүн бий болохын тулд урд өмнө нь яг ингэж ухамсарн сэрсэн нэгэн эмэгтэй хүн бий болдог гэж. За. Энэ ухамсарн сэрсэн эмэгтэй хүн чинь яах вэ гэхээр нөгөө үгийн цэгцээ ухамсарлчлаа штэ. Тийм учраас тэр хүний чихэнд ямар үг чихээр нь те энэ чихээр нь ямар үг оруулаад тархинд нь үр болгон суулгаж агаад хожим хойно ямар үр шим өөрөө хүртээд суухаа мэдж байгаа эмэгтэй хүн байхгүй. Ийм эмэгтэй хүн тэр хүүхдийнхээ тархинд нь энэ өгүүдийг хийж өгдөг. Одоо
Наполеон чинь Францын агуу хаан болсон хүн. Тэр чинь бол зүгээр л нэг юм Францад эзлэгдсэн колон нэг юм арал дээр нэг ядуу айлын гэрт төрсэн хүүхэд шүү дээ. Францын хаан болох ямар ч үндэс язгуур ямар ч боломж байхгүй. Гэтэл имэн Францын хаан сэрээрээ гэдэг өглөө дутдаг. Тэгээд том болоод Францын цэрэгт зүгээр л одоо нэг юм шин цэрэг болоод цэрэгт илсэд орсон. Явсаар байгаа цэргийн жанжин болсон сүүлдээ Францын хаан болсон. Монголчууд Чингис хаан Жамуух хоёр хоорондоо байлдаад Жамуух ялагдсан тий. Тэгээ Жамуух хэлж байгаа шүү дээ. За Чингис хаан би Тэмүүжин тий. Би чамаас бол эрдэм чадлаараач тэр эр бэр чадлаараа арга ухаанаараа юугаараач би чамаар дутахгүй чамаас илүү харьж. Харин надад өөлүүн их шиг их байсангүй. Харин надад бүртөө хатан шиг чинь хатан байсангүй. Жамуухай хатан болохоор ингээд дандаа араас нь хатгаж идэг хөхгүй юу? Чи тий тэднийг тийшээ нүрчлээ шүү дээ. Чи ямар арчаагүй юм чи ингээд ийм хор утгаж идэг хөхгүй юу? Бог бодоо салгаач гэл тий. Чи энэ бог бодоо салгахгүй чи ингээд хорон утгаж идэг. Өөрийн нэгэсэндээ ингээд дордуулж идэг. Үг гэдэг бол эрчим энерги. Бодиттой зүйл. Зөөрлж хэлэх юм бол үг бол зарим үг баас шиг байна. Зарим үг алт шиг байна. Зарим үг очир алмаац шиг байна. Бид нар хүүхдийнхээ чих рүү очир алмаац хийгээд байгаа юу? Эсвэл хааны титэм хийгээд байгаа юу? Эсвэл бол тийм ээ аригчин гуйлахчин болох юм баас шээс хийгээд байгаа юу гэдгийг бодох хэрэгтэй. Энэ бол монголчуудын амны бэлэг. Энэ бол эмэгтэй хүний эмгцэгц. Үгийн эмгцэгц. Ингээд хүүхдийн ухамсар гэдэг зүйл бол ингээд нэг юм тий аав ээжийнх нь үгээр бүрэлдэж байгаа нэг юм сав. Тэр савнд л бид нар энэ хааны тэтмүүдийг л хийгээд тах хэрэгтэй. Уул навшрах. Би ингээд бие өвдсөн. Би одоо эдгэрлийн дасгалжуулалтын сургалт явуулдаг. Тэгээ миний энэ эдгэрлийн дасгалжуулалтанд суусан хүмүүс ухамсарын энэ зөв төлөв байдлыг ойлгоод ирэхээр яадаг вэхээр өөрөө өөрийгөө шууд эдгэчихэж байгаа байхгүй. Би эдгээгээд байгаа юм биш тэр хүмүүсийн дотоод ухамсар нь өөрөө зөв механизмаараа ажиллах нөхцөлөө бүрдүүлчихээр бие организмаа зөвөр нь ажиллаад эдгэчихэж байгаа. Тэгээд би өвдөж ингээд олон хүмүүстэй таарад яриулахаар байна штэ. Ихэнхдээ аав ээж нь багд нь хит бөөцөлсөн байдаг. Тэр тийм бие султай ингээд өвчин ороогоо л байгаа хүн байна штэ тий. Тийм хүмүүстэй. Игнээл гэдэг хүүхд юу нэг өвчин тэгээ. Тийм одоо том болцсон юм ингээл нэг эмнэлгээр яваа аль бие үзүүлээ аль ингээл тагаал нэг ийм нэг л болж өгөхгүй ингээл байгаа хүн байна шүү дээ. Тэгээ тийм хүмүүстэй ярилцаад үзэхээр яадаг вэ гэхээр за энэ ингээд бие султай шүү энэ хүүхд. Гэт аав ээж нь ингээд бөөцөлцсөн байдаг. Эсвэл бол за нэг бие нэг удаа ингээд бие нэх өвдөн шүү дээ. Тэр үед нь аюу их анхаарал бөөцөлөл халамжилсан байна. Тэгэхээр хүүхэд яадаг вэ гэхээр тэр хайр халамжаа нэхэд хүсээд ирэхээрээ бие өвдөх ёстой гэдэг ийм програм даалдах ухамсарт цоцсон байна. Эсвэл ерөөсөө л би ингээ бие суултай юм чинь би ингээ суул дараа юм чинь ингээл эмнэлэг домдоо өвдөл байж байгаа. Тэгэд ингээд итгэцэн хүн чинь эндэн болоод бие өвдөхөө яваад байдаг байхгүй. Ийм тохиолдлууд их байна. Мөн л яасан эмэгтэй хүний үг чих рүү н орсон. Магадгүй эцэг ихийнхэн ч гэсэн үг орсон байгаа. Одоо яг тийм эмээ ээж нарын жишээ бол эргэн тойронд их л байна л да. Энийг яста нэг өвхөж ийсэн эцэг нь аригчин эцгийгээ дуурайсан гуйлахчин болох нэ ч гэдэм үү. Нэг эмээ нар юу гэдгийг охин хүүхнээ хүний одоо гэрд гал голомтын түвшээд очих гэхээр хөвүүдийг их голдог болжээ. Энэ нэг одоо ядуу бил бэнчинггүй айлын хүүхдч гэдэг юм уу. Ихэн тим юм гинлээ, эцэг нь тим юм гинлээ. Энэ болохгүй бүтггүйгээ харахаар 92-ын дундаас төрсөн төлийг бас ингээд энэ ястай нэг бүтэхгүй амт ингээд өөрийнхөө үргэлжлэлийг бас ингээл идэг. Нэг бол эсэргээрээ энэ манай удмын одоо буян заяаг тес юмаач гэдэг юм. Одоо жишээ нь миний эмээ нагац эмээ бол ахыхаа нэг охиныг энэ эдний хүүхдүүд дундаас бутангуудын одоо цусыг одоо маш сайн авчих хүүхд байгаамаа гэд ингэдэг.
Тэгэхээр тэр хүүхэд маань өнөөдөр жишээ нь ах дүүнэр дотроо илүү одоо төвшин сайхан доктортой амьдардаг ч юм уу. Ингээ харилцсан эсрэг тесрэг хоёр үзэгдэл байгаа байхгүй. Тэгэхээр түрүүний таны ярианд хэлэгдэж байгаа нөө эмэгтэй хүн үгийн цэгцийг хэрхэн эмхэлж барьснаас хэрхэн ямар энергитэй үгийг хүүхд рүүгээ өгч чадчихээн тэрийгээрээ бас хүүхдэд бүтээд юм байна гэж. Яг үнэ тэгж байгаа шүү дээ. Ерөөсөө л бид нар үгээрээ бүтээгээд байгаа. Тэгээд үгээрээ ингээд бүтээгээд байгаа ухамсар үгийн цаана нь бидний ухамсар байж байгаа шүү дээ. Бодол сэтгэлгээ далд ухамсар байж байгаа тийм. Тэгээд энүүгээрээ ингээд бүтээгээд байгаа. Тэгчээд энэ үндсэн шалтгаанаа гол энэ бүтээгч хүчин асуудалтай байна шүү дээ. Сөрөг үг хэрэглээд сөрөг бодол сөрөг ухамсартай гэдэг энэ. Энийг нь засахгүйгээр бид нэр л нэг л их мод овоолж байгаа. Олгаал шатаагаад л галын тахил хийгээл удмын засал хийгээл хэдэн лаа асаагаад л одоо уул овоо дахиад л энэ бол одоо нэг ясны мунхарлал юм да. Одоо орчин үеийн биднэрт шаардлагагүй. Дээхэн үед яаж исэн бэ гэхээр дээр одоо 100 жилийн өмнөх хүмүүсүүд бол хөөрхий энэ ухамсар мэдлэгийн энэ боломж нь хомс учраас ийм гадаад дүр төрхийн байдлын аргачлалаар хүмүүсийг цуглуулж исэн байгаа байхгүй дээ. Эртний мэрэгдүүдийн хийж исэн нэг арга мөнөлтөө. Тэгээ энэ уул дахнаа эсвэл галын тахлыг хийнэ гэхлээр нэг хүмүүс чинь гүгээд ирнэ шүү дээ. Тэгэхээр нөгөөдүүлийг чинь цуглуулж агаад за энэ гал дахиж байгаа нь ийм учиртай шүү. Одоо үүнээс хойш та нар ийм үг хэрэглэхгүй шүү. Гэд хэлээ явуулчихаар нөгөөдүүл чинь за тэр галын тахил дээр тэгж хэлсэн шүү болохгүй шүү гэд яг дагаж мөрдөжсэн байхгүй да. Өнөөдөр галын тахил хийлээ маргааш нь ингэж хэллээ ч гэсэндээ маргааш нь очиод бээсээ харж гаал за энэ мө тэглээ гэл ингээл хараагалаа шүү дээ. Тэгэхээр чинь бидний ухамсар сэтгэлтэйгээ л ажиллахгүй бол гадаад ийм дүр зургийн байдлыг тэгээд засал болохгүй болсон ийм нийгэм болчиход л байгаа юм л та. Холливуудын одоо ямар кино гэдгийг санахгүй байна. Нэг кинон дээр тэгдэг шүү дээ. Эрэгтэй хүн бол ингээд толгой юм аа тий би бол одоо ингээд өрхийн тэргүүн гэдэг. Тэгсэн зөрүүлээд нөгөө харилцагч диалог жүжиглж байгаа эмэгтэй тэгж байгаа. Тэгвэл эм хүн бол хүзүү юм аа гэж. Хүзүү хаашаа толгой тийшээ эргэгээ гэж. Тэгэхээр манай түүхэнд байгаа хоёр одоо их том баатруудын одоо ард ямар эмэгтэй байсан, ямар ижи байсан гэдгээс тэр хоёр хүн ямар үйл зам мөртөө хүн болох вэ гэдэг бол их шийдэгдэж байна. Тэгэхээр миний зүгээр юу гэдгийг одоо бас үг гэдгээсээ халираад ойлгоход эм хүн өөрөө бүтээгч энерги байна те. Тэгэхээр тэр бүтээгч энерги дээр эр хүн хэн болох вэ, хэн байх вэ гэдгийг бүтээд юм байна. Яг үнэ. Тийм. Эмэгтэй эрэгтэй хоёр хүний чинь нөгөө арга билег гэдэг байна шүү дээ. Монголчуудын одоо энэ төрийн сүлдэнд байгаа энэ арга билег гэдэг энэ тэмдэг чинь агуу тэмдэг шүү. Агуу гүн ухааны хилэмж явж байгаа. Эмэгтэй нь бэлэг, эрэгтэй нь арга. Бэлэг гэж байгаа нь юу гэсэн үг гэхээр хийсвэр хоосон бүтээгч мөн чанартай. Эрэгтэй хүн бол хэрэгжүүлэгч мөн чанартай. Угаасаа эрэгтэй хүн яах вэ гэхээр ерөөсө хүссэн хүсээгүй эрэгтэй хүн бол эмэгтэй хүнээс маш ихээр хамаарчдаг. Хүссэн хүсээгүй эмэгтэй хүн эрэгтэй хүнийг бүтээж идэг. Одоо жишээ нь яах вэ гэж тэгэхээр зэрэг хүүхэд эрэгтэй хүүхэд байлаа гэхэд тэг ээжээрээ ингэж бүтээгдэнэ. За тэгвэл нөхөр хүн байлаа гэхэд эхнэрээрээ тэжээгдэнэ. Ерөөсөө эр хүний энэ урам зориг хийж бүтээх тэр чадал, сэтгэлийн тэнхээ бүх зүйл эхнэрээс нь хамаарна. 100 эмэгтэй 100 ингээ хүн гадаа зогсож хагаад чи бол тэнэг мал гэд эрэгтэй хүнд хэлий. Гэтэл ард нь зогсож байгаа ээж нь миний хүн бол ухаантай гэж хэлчихэ. Тэр 100 хүний үг бол цаашаа тоохгүй. Эсвэргээрээ 100 хүн чи өстой ухаантай шүү гэд 100 хүн хэлий. Гэтэл хажуугийн эхнэр нь болохоор чи бол өстой тэнэг амтан, бүтлгүй амтан гэж хэлий. Эр хүний сэтгэл тэгэл унаа байхгүй. Тэр 100 хүний хүч байхгүй болчихно. Ийм нэг сонин эмгтэй хүнээс ойр хажуудаа байгаа эмгтэй хүнээсээ хамаарч тэжээгдэж сэтгэл зүйн өндийх босох нь хамаарч идэг нэг ийм байгалийн сэтгэл зүйтэй амтан байхгүй эр хүн гэдэг чинь. Тэгээ манай эмгтэйчүүд яадаг вэ гэхээр өнөөдөр та бүхэн яриа эхэлсэн. Эмгтэйчүүд маань өрх их толгойлж байна. Үнэндээ бас тийм л дээ. Эмгтэйчүүдийн нуруунд дээр Монгол улс явж гэнэ тэрийг л ярьдаг бас ортой. Үнэхээр олон эмгтэйчүүд амьдралаа авч явж байна.
Тэгээ манай Монгол эмэгтэйчүүд өөрөө их тийм онцлог бас энэ байгалийн тийм нэг энэ онцлог байна. Маш их чадaltaй. Омоглон. Бусад орны эмэгтэйчүүдийг харахаар тийм биш байгаа байхгүй юу? Азийнхан бол бүр ялангуяа тийм биш. Тэгээ Европ ууч гэсэндээ тийм биш. Маш их бие даах чадвартай, босгох, бүтээх юм хүч төгс эмэгтэйчүүд юм. Сэтгэлээ хатамжлах чадвартай, төсвөртэй, ухаан сөхөөтэй, сэхээлэг юм их гайхалтай эмэгтэйчүүд юм байна гэж би бол боддгийг. Тэгээ яг энэ чанар нь өөрөө нэг бодлын гай болчиход байгаа байхгүй. Нөгөө эрэгтэй хажуутлынхаа эрэгтэй хүнийг өсгөж өндийлгэж урам зоригийн галыг насааж томруулж агаад тэгээд сайхан уус шиг том болгож ирж агаад нүмерт нь очиод эрхлээ төвчих хэвээр байсан чинь хажуутлынхаа эр хүнийг дарж ингэж доб болгож чихэж агаад шоргоолцны нүх рүү чихэж агаад тэгээд өөрөө ингээд уул мэт сүндэрлэх гэж явж байгаад өөр дээрээ хамаг ачааг ингээд өөрээд өөрийгөө зовоогоод эмэгтэй хүн чинь тэг ёсгүй байхгүй тий. Байглаасаа тэг ёсгүй. Байглаасаа өөр энерги эрэгтэй хоёр бол. Эрэгтэй хүнд ямар энерги явж идэг вэ гэхээр зүгээр л эр амьтны энерги явж байгаа шүү дээ. Эр амьтны инстинкт нь явж байгаа. Одоо азраг байж гэн, бух байж гэн тий. Эднэр чинь яадын ингээд нэг юм сагсал заатай гүм малаа ораагаад ингээд явах хэвээр тэр эр инстинкт явж байгаа байхгүй юу. Тэр эр инстинктийг ингээд таслах юм бол ерөөсө байж ядах байхгүй. Тэр эр амтэн чинь ингээд нөгөө байгалийнхаа инстинктийг тасдуулахгүй тулд азаргыг гүүг нь хураалгахгүй ингээд 20 тэр азарх чинь зүгээр л өстой нэг байж ядаж өхөж алдаж тэмцсэн шүү дээ. Тэгтэл хүн гэдэг амтныг яаж байгаа вэ гэхээр энэ эрлэг инстинктийн эмгтээчүүд нь устгах ийм юм хийх гэдэг байхгүй байж байгаас. Чи чадахгүй байна, чи бүтэхгүй байна. За чиний тэгэл мөнгө олдог гэж хаа байсан. Аль чи зүгээр байж би хамаагүй илүү их чамаас их мөнгө олж байна ч гэдэг юм уу те. Ийм хандлагуудыг гаргаж идэг. Янз бүрийн байдлаар эрчүүдийнхээ энэ байгаллаг, эрлэг инстинктийн үгүй хийгээд тахаар нөгөө нэг амтэн чинь чааваас хөнгөлүүлсэн те юу шиг л болчих шүү дээ одоо нэг мал шиг л болчих шүү дээ номоо тий. Малын чинь нэрөөсөө ингээл азар гэхэд чи ямар сүр хүчтэй амглан байна. Морь гэхэд чинь зайлуул тэгэл нэг унааны нэг маантай ингээл нөгөө энэ дээр зогсож байгаа шүү дээ ерөөсөө тий. Тэгэл морь уулах гэж оролдоод байна шүү дээ. Одоо ингээд ярихаар нэг хэцүү юм байхгүй юм шиг. Уул нь бол ингээд эр им хүүсийн онцлог адилгүй чанаруудаа хүлээн зөвшөөрөөд байчхул гэр бүл тогтвортой байх гээд байгаа ч юм шиг. Гэтэл нөх хүн болон адилгүй хүлэг болгон жороогүй гэдгийг ухарлах тийм одоо чадамжтай эсвэл тэрийг ухарлах боломжийг нийгэм олохгүй байгаа ч юм уу хит одоо том шилэн барихыг хүссэн хөгжил рүү тэмүүлсэн үед бол тэгээ энийг бол хөгжил биш юмаа гэдэг байгаа шүү дээ. Хөгжил гэдэг бол ямар үед байх вэ гэхээр гагцхүү ухамсараа сэрэж ухамсарыг хөгжүүлэх гэж тэмүүлсэн үед л сая хүн төрлөختөнд хөгжлийн тухай ойлголт байх боломжтой гэж. Гэтэл ухамсаргүй шилэн байшин сав бол одоо хөгжил биш байгаад байна. Ухамсаргүй техник технологи хөгжил биш болчиход байна шүү дээ. Тэгэхээр яаж энийг одоо байгаа ингээд байгалийн энергийн онцлогоо харилцан хүлээн зөвшөөрөх үү? Та надтай адилгүй, би тантай адилгүй гэдгийг яаж хэрхэн харилцан хүлээн зөвшөөрөх үү гэдгийг сонирн байгаад байна. Тэгэхээр энэ дээр бол хүнд бол би анзаархад нэг юм сэрэмж ажиллаж эхлэх, сэрэлт өгөх нэг юм тодорхой цаг хугацааныг энчдэг төдөөш гэдэг юм уу ингээд нэг хүнийг сэрээдэг нэг цаг хугацааны тохироо бүрднэ гэж байна шүү дээ. Та жишээ нь яаж энэ сэрэмжээ хидийд олж аав те. Энийг олж авахын тулд мэдээж хүн ямар нэгэн эрэл хайгуул хийн. За олонх нь бол одоо бөө болсон хүмүүс бол олонх нь Христийн сүмээр дамжсан байдаг. Лам зурхаа үзмэрчдээр отсон байдаг. Аавроо гэрлэн бүрхүүлээ үзүүлсэн ч байдаг. Тэгээ явж чи удмын одоо онгод сахиустай хөөхт байж штэ гэд ингээд сая хүлэн зөвшөөрөөд тэр үүлээ замчлаад явдаг ч юм уу. Тэгэхээр энд нэг юм сэрэмж төрөхөд эрэл хайгуул байгаад байна. Та ямар эрэл хайгуулаар явж ив те? Тий. Ерөөсөө ингээл эрэл хайгуул хийгээл яваад байгаа хүмүүс ч өөр. Аргагүй яалтчгүй нөгөө цаг нь болцсон. 90 цаг үеийн бидрээс тийм шим шаардлага нэхэд байгаа юм байна л л дээ. Тэгээд таны саяны ярианаас эхнээс нь эхлээд явъя гэж нийгэм биднэрт хөгжил төвшил авчирж гин үү гэвэл
Үгүй. Хүний хөгжлийг авчрахгүй биднэрт. Нийгэм авчрахгүй. Ахуйн хөгжлийг, гадаад орчны хөгжлийг бид нэр хөгжил гэж андуураад байгаа. Орчны хөгжилтэй зэрэгцээд хүний хөгжил, ухамсарын хөгжил явагдах ёстой. Гэтэл ухамсарын хөгжил нь улам доройтоод ахуйн орчны хөгжил нь явагдаад өндөр гой шилэн барилга, гадаа гудамж талбай гоё болж байна. Хүний хөгжлийг яаж хийх юм бэ гэхлээр зэрэг нийгэм бол энэ нийт одоо ард түмнийхээ ухамсарын боловсрал гэдэг имийг хайцсан байхгүй. Олон ард түмнүүд хайсан. Боловсрал гэдэг юм ингээд цаг хугацаа тутамдаа шинжлэгдэж өөрчлөгдөж явах хэрэгтэй байдаг юм байна л да. Магадгүй одоо Бурхан Будда 2500 жилийн өмнө мэндэлсэн. За тэрнээс хойш нэг 2000 жил орчим хугацаанд шашнаа дагаж боловсрал явчихсан. Шашинд суралцахаар тэр хүн боловсрчдаг байсан. За гэтэл энэ байдал боломжгүй болоод сүүлийн нэг 200 жил бол яасан бэ гэхлээр одоо энэ Европын боловсролын систем орж ирсэн байхгүй тий. Тоо, пицэг, шинжлэх ухааны мэдлгүүдийг эзэмшиж боловсрол эзэмших нь зүйтэй мэ гэд ингэж боловсрол эзэмшиж гэлсэн. Одоо тэгвэл яаж байгаа гэхээр энэ боловсрол чинь дахиад шаардлагагүй болсон. Өнөөдөр одоо энэ тий цахим ертөнц чинь мэдлэг гэдэг имийг ингээд бүр маш их болгоо хайцсан. Тэрэнд суралцаадах шаардлагагүй өнөөдөр утас руугаа орчиход бэлэн байгаа юмыг би тэнд сураадах шаардлагагүй болсон байхгүй. Тэгвэл одоо ирээдүйн боловсрол, өнөөдрийн боловсрол юу байх шаардлагатай байгаа вэ гэхээр яг бидний энэ яриад байгаа дотоод ухамсарын боловсрол хөгжил дэвшил байх хэрэгтэй. Ингэж боловсролын энэ тогтолцоо маань агуулгын хувьд шинжлэгдэж явах шаардлагатай. Тэгэхгүй бол энэ ард түмэн хүний хөгжил бий болохгүй. За энийг бол хэрвээ төр засаг мэдээж энэ төвшөнд ирж ухаарч чаддаг юм бол төр засаг анхаарч мэдээж авч явах хэрэгтэй. Боловсролынхоо системд оруулах хэрэгтэй. За ард иргэдээ нийтийн ийм бясалгал хийх ч юм уу, нийтийн ийм эерэг ухамсарын төлөв байдлыг бий болгох хүмүүсийг дэмжиж гаргаж ирдэг ч юм уу, орчин нөхцөлийг бүрдүүлдэг ч юм уу те. Ямар нэгэн байдлаар төр засаг энд анхаарад үнэхээр ажил явуулаад ирэхлээр маш хүчтэй явах нь ойлгомжтой л дээ. За гэвч ийм одоохондоо бид нэр бас хизээ гэж хүлээх үлээ тий. Хувь хүн өөрсдөн дээр анхаарахаас өөр аргагүй. Хувь хүн өөрсдөн дээр л анхаарахаас өөр аргагүй. Тэг хувь хүн өөрсдөн дээр яаж анхаарах вэ гэхлээр та бас надаас асуулаа. Энийг юм хайгаал яваад. Энэ чинь өөрөө энэ дотоод ухамсараа сэрхийг л хайгаад хүлээгээд тэр нэг сэрх нэг дог дэгээ хайгаад яваад. Тэр нь бол за ингээл янз бүрийн сүм хийдүүд байна. Шашин байж болж байна. Өшөө одоо юу байж болж байна ингээл үздэг хардаг хүн аваараа тэгэл бөөмөл аммам одоо гэтгэлэрсэн яваагүй газар байхгүй. Тэгэл энэ бүх юм дотор чинь үгүй яах вэ? Огт байхгүй гэж хэлж бас бахлахгүй. Бас нэг юм ухамсарын сэрхтийн дохио өгчих юмнууд бол ингээл мэрсэр бүгдэнд нь л байж байгаа. Гэхдээ хамгийн гол зүйл нь юу вэ гэхээр наадхыг чинь би засаад өгье те удмын засал хийгээд өгье гих биш. Таны наад ухамсар сэтгэлгээнд чинь юу дамжаад яваад байгаа вэ? Ээжийн чинь бодол санаа үг яаж биелээд яаж дамжаад яваад байна вэ гэж тэр хүнийхэн дотоод ухамсарлуун чиглүүлж өгөхгүй л байгаад л асуудал байна. Ингээд дотоод ухамсарын сэрээгээд дотоод ухамсарлуун чиглүүлээд өгчүүл нөгөө хүн чинь сая тэр ухаарал сэхэрлийн дотроо сэрэлтийг авчиж байгаа байхгүй. За тэгээд дараа нь та асуусан та яаж явсан бэ гэж. Бас л ялгаагүй ингээл одоо ингээд за бөө болохоо шахсан. Харин тийм баг тийм. Тэгээд энэ бясалгалаар ингээд яваагүй газарч байхгүй. Тэгэл хаана ямар бясалгал ямар хүн гинөө ингээл их л явсан л та. Тэгээд маш их суралцсан. Ер нь бол сүүлийн би нэг 20 хэдэн жил л тэгээд 10 хэдэн настай байхаас ихсэл надад нэг юм дотор нэг юм төрөөд идэг гэсэн байхгүй юу. Нэг юм хайх. Ерөөсөө л нэг л болохгүй ч байгаа юм шиг. Тэгээд бас амьдралын энэ зовлонгууд ч бас ясэм дээр хүнийг дотоод ухамсараа сэрхийг дотоод ухамсарынхаа учир начрыг олохыг их шаардж байгаа байхгүй. Өвчин хамгийн түрүүнд шаардж байгаа. Тэгээд амьдралын энэ таарахгүй тохирохгүй байгаа зовлон бэрхшээлүүд чинь өөрийнхөө дотоод ухамсарыг сэрээ, өөрийнхөө дотоод ухамсарыг зас.
чи улам сайхан амьдрах боломж чамд байна. Энэ зовлон дон бити байл гэсэн дохио сигнал ирж байгаа юм багхгүй. Тийм л юм байна л. Тэгээ энэ амьдралын юм биш одоо бага бахта бас ингээд ааваасаа их өнчирсэн. Тэгээд аав ээжийн хоёрын болол ингээд ихэд тийм эрхийн мангар дуу одоо хүүхэд байсан чинь аавыгаа алдчихаар өрөөсөө нэг тийм хүүхэд ч нэг тийм шоконд орчт юм бэл. Гэхдээ ерөөсөө л нэг юм хүн байхгүй ч юм шиг нэг сэтгэл хоосоо өргөд ерөөсөө болохгүй. Тэгээд тийм нэг зовир дотор хөдлөөд тахаар хүн чинь ингээд бас нэг эрэл хайгуул хийд юм байна. Хөө ер нь яаж юм тэр нэг дотор нэг өвдөд байгаа юм а тий. Зовирлээд байгаа юм а яаж засах юм бол гээд ингээд ном уншаал хүн амтан дээр очоо сургуультан зугаар бяцлах их явдаг юм билээ л дээ. Тэгээд тэгж их явсан. Тэгээ явж бол одоо Христийн шашинд чи ихэл бас л явж илсэн би. За тэгэл ламбо гэл ихэл явсан. Тэгээд явж жаад яах вэ? Яг дотоод ухамсар бясалгал лийн зам руу орсон. Тэгээ буддийн гүн ухааныг бас их судалсан. Тэгээ энэ дотор бол ингээд байж л байна л та. Байж л. Гол нь бол бясалгалаар дотоод ухамсараа шинжиж өөрийнхөө энэ сэтгэлийг засах энэ аргатай бид нар суралцах хэрэгтэй юм байна. Өөрөө өөрийгөө засах. Тэгээд тэр нэг хүн хин дээр очиод засуулна гэсэн. Өөрийнхөө хариуцлагыг тэр хүнд нь ялзаах биш. Өөрийгөө бид нар хариуцах хэрэгтэй юм байна. Тэгжил одоо ухаарсал та. Бас миний нэг мэдэх ах их олон жил сүүлийн 15 6 жил эрэл хайгуул хийж жагаад эцсийн бүлэгт ямар дүгнэлтэн дээр буусан бэ гэхээр хүн явж ерөөсөө өөртөө л тулд юм байна. Өөрийгөө л засд юм байна. Тэгжиж сая одоо бусад мэдээллийг одоо цэврээр нь ч юм уу те хүлээж авах юм сувг нээгддэм юм байна гэж. Тэгэхээр яг ингээд хоёр юм давтж гин гэдэг бол энэ санамсаргүй тохиол биш болчиход байгаа байхгүй. А нөгөөтгөр бас нэг ийм зүйл байдаг. Хүн ухамсараа хэрхэн цэгцлэхээс, эмхэл цэгцлэхээс орон зай чинь одоо эмхэр цэгцэрч эхэлдэг гэд. Тэгэхээр дотоод ухамсар цэвэрлэгдэж эхлэхээр бидний харьцаж байгаа гадаад орчин бас цэвэр болж идэг. Гэхдээ нөгөө л цэвэрлэгдсэн энергиэрээ цэвэр мэдээлэлээ хүлээж авах тэр суур хүрээлэл бас энергиэрээ ингээл таталцлынхаа шугамар л орж ирд юм болов. Тэглгүй яах вэ? Бид нэр энэ бүхэл гигантнууд энэ хорвоо ертөнцийн дээр ямар хаана ямар гигантнууд мэндэлсэн ямар хүн гэгэрсэн тэр бүх гигантнууд чи улс орноо сайхан болгоо гэж хэлээг байхгүй. Чи гэр орноо сайхан болгоо гэж хэлээг. Дараа нь тэр чин дараа нь аяндаа бий бол. Чи юу хийх ёстой дотоод ухамсар сэтгэлээ ариусгал гэж л ийм л юм ярьж байгаа байхгүй. Ерөөсөн одоо буддийн гүн ухааны хамгийн агуу огшим сургаал нь бол нөгөө хоосон чанарын сургаал. Тэгээ хоосон чанарын сургаал дээр чи яаж байгаа вэ гэхээр энэ дотоод ухамсар сэтгэлгээний чинь тусгал нь энэ гадаад орчин нөхцөл чинь шүүл гэж хэлж байгаа. Альва юмсыг ингээд юмс бол хоосон чанартай. Тэрийг бид нэр яагаад тэгж хардаг вэ гэхээр дотор маань ийм ухамсар мэдээлэл байгаа учраас тэрийг тэр сайн муу гэж өнгөж хардаг байхгүй юу. Ухаандаа А усаг бай гэж бодъё л та. Тэгвэл А усгийг чинь огт А усаг заалгаагүй хүүхэд хараад тэрийг А усаг гэж хэлж мэдэхгүй шүү дээ. Өөч мэдэхгүй те. А усаг сурцсан хүн бол энэ А гэд таньж гэн тийм үү. Тэгэхээр бид нар дотор байгаа зүйлээ гаднаас олж харж яана гэсэн үг. Тэгэхээр гадна байгаа тэр зүйл бол хоосон чанартай. Харин бидний дотор байгаа энэ ухамсар мэдээлэлт маань байгаа энэ зүйлүүд чинь бодтой. Тэрийг л чи өөрөө гаднаас олж хараад байгаамаа. Тэрийг чи гаднаас татаж аваад байгаамаа. Тэгээ хийх ёстой зүйл бид нар энэ дотор их юм байна л гэсэн үг болчихдог. За одоо хэдхэн өдрийн өмнө л нөгөө өсвөр насны охтуудтай холбоотой бичлэг захин орчинд бас нэлээд олонний шүүмжлэлийн бай болж байна. Яг үнэндээ харахаас ч бас хэцүү тий. Эм хүн гэдэг тийм зэрлэг байх ёстой юугүй юу? За зэрлэг байх шаардлага байвал дайны талбар дээр гаргамаар сэлмээ бариад эргүүлээд гүйчмээр тий. А гэтэл инх тайван нийгмийг бүрдүүлэх гэж байгаа юм шиг хэрнээ хүмүүнлэг инэрэнгүү арчлалыг цогцлоох гэж байгаа юм шиг хэрнээ эсэргээрээ нөгөө хүн байхын утга учиргүй амин мөн чанаргүй адгууслаг авир аашиг нь титгсэн ийм хүний эрхийн тогтолцоол бид яриад байна л да. Тэрний тусгал манай өсвөр насны охтуудын хүмүүжил харилцаа хандлагаар бас нийгэмд бэлхэн жишээ болгол гараад ирж штэ. Тэгэхээр бид нар хүнээ хөгжүүлэх гээд зорьсон нийгэм маань үнэхээр хүнээ хөгжүүлж чадчихгүй юу гэдэг маань л бас охтын жишээгээр илэрхийлэгдэж байгаа хэл та. Сүүлийн хэдэн өдөр бол энэ цахим орчинд охтуудын нэг зэрлэг зодолдооны бичлэг тархлаа. Их олон шүүмжлийн бай болж байна л та.
Тэгээ би бол 2 хүүтэй хүн. Тэгээ ирээдүйд би ямар бэрүүд хүлээж авах вүлээ гэдэгтээ их санаа чилээдэг ч гэх юм уу те. Тэгэхээр тэр өсвөр насны охтуудын тэр одоо зэрлэг бүдүүлэг байгаа үзэгдлийг үйлдэлийг харахаар одоо би ирээдүйд айж байгаа. За айгаад би бас яг тэр айцынхаа энергээр 2 хүүтэй магадгүй тийм ихнэр дуудчих уу гэдээ одоо таны ярианаас сэтгчүүлээд бодож байна л да. Тэгэхээр би энэ айцыг даван туулах хэрэгтэй юм байна. А гэтэл нэгэнт одоо ийм зэрлэгээр үйлдэл нь илэрч байгаа энэ өсвөр насны охтуудыг яаж засаж авах вэ? Одоо эдгээр чинь хүссэн үсээгүй бидний Монгол улсын ирээдүг тээгэл төрүүлэх бас нэг сав байж байна. Эдрийг энэ зэрлэгээр нь гээд ингээ бас орхигдуулж болохгүй байгаа байхгүй. Яг л зэрлэг ээж бол зэрлэг нэг хүүхдийг л ирээдүг л бүтээч гэдэг нь шүү дээ. Тий. Тэгэхээр хамгийн түрүүнд нь энэ сөрөг мэдээлэл ингээд явахаар л манайхаа одоо ингээд бүгдээрээ шуураад л их шуурна тий. Шеэрлээд л үзээд л тий. Эн чинь өөрөө энэ далд хумсарт бас л нэг мэдээлэл хийж байгаа шүү гэдгийг санах хэрэгтэй. Тий. Эерэг юм явахаар тий энэ хумсрыг гэрлийн тухай юм явахаар ширлэх байгаа шүү дээ. Тий. Нэг хоёрт нь байна шүү дээ. Сөрөг мэдээлэл ингээд явахлаар яаж ийм ихлээр тэр эцэг эхүүд өөрсдөө одоо бид нар манай эцэг эхүүд нэг юм болчиход байна шүү дээ. Бидний баг байхад бол тий айлынхаа хүнтэй муудалцчаад ороод ирэхэд чи яах гэж муудалцааваа чи л гэж би өөрөө л зэмлүүлдэг байсан бол өнөөдөр эцэг эхүүд яаж ийм ихлээр хүүхдээ дагуулаад алаад өгн алдсан гэж очиод сургууль дээр нь ч очт юм уу тэр хүмүүстэй ч л бөөн ингээл сүр бадраагаал бүр хүүхдээ бүр халаа хийчих байгаа байхгүй. Хүүхдээ яг тийм асуудал болонгуут нь те харин ч ингэж болохгүй ойлгуулах ийм гоё те өгөөш болгоод ашиглах хэрэгтэй шүү дээ. Тэ энэ чинь муухай шүү, энэ гоё шүү дээ. Энийг ойлгуулах нэг ийм гоё хэрэгсэл болгоод ашиглах юм байтлаа улам бүр ингээд тэрийг тэрэндээ өөрөөнч давхиж ороод тэрийгээ үзээл ингээл. Энэ бол шаардлахгүй маа л гэж бодож байна. Дахиад дээр нь юу вэ гэхээр ерөөсөн бид нар одоо энэ ялангуяа хувийн сургуулиуд манлайлаа. За улсын ингээд сургуулиуд одоо бай гэхэд те хувийн сургуулиуд манлайлаад байна шүү дээ. Өнөөдөр бүх хүүхдүүд л утсаан бариад л ингээд сууж яадаг хоорондын амьд харилцаагүй болчиход байгаа шүү дээ. Энэ өөрөө боловсролын системд нь албаар оруулж өгөхгүй бол маш ноцтой аюул болчиход байгаа байхгүй. Тэгээ хүүхдүүдийн бие нь одоо нэг ийм болоод байгаа шүү дээ. Цээрээрээ бүгдийгөө ийм болчиход байгаа шүү дээ. Тэгээ хүзүү цээрний шохойжилт гэдэг өвчин 10 настай хүүхдүүдэд илрээд эхэлсэн байж байгаа шүү дээ. Тэгээ энэ нөхцөл нийгмийн энэ нөхцөл байдлыг ухаарал хувийн сургуулиуд манлайлалд яах вэ гэхээр өдөр болгон биеийн тамир дасгал хөдөлгөөн хийх хэрэгтэй. Ийм болоосоо гэж би боддог. Ийм програмтай сургууль болчвол би одоо хүүхдээ очиод өгөхөөсөө гэж боддог. Тэгээ яах вэ гэхлээр зэрэг хүүхдүүдийг шууд ингээ биеийн тамирын дасгал хийлгээд байна л да. Одоо хуучин боловсролын системээр нэг 2 удаа ингээ биеийн тамирын хичээл орж байгаа. Тэгэл тэндээ заал тойруулаад гүйлгээл ингээл хүүхдүүдийг хөдөлгөөнд улам дургу болгоод. Зүгээр л бүжиглүүлээ л да. Тэ? Сайхан бие биелгээ хийлгээл л да. Тэр зааланд хүүхдүүдийг нэг 15 минут шижгэнтэл гоё бие биелгээ хийлгэж гал гаргадаг л болчихлоо. Энэ амин чухал шаардлагатай байгаа байхгүй. Ингэснээр хөлсөөрөө нөгөө нэг тэр дотор сэтгэлийнхээ уур бухимдлуудыг гадагшлуулцдаг учраас тэгж хүүхдүүд хоорондоо арсалтах, зодтолдох тэр бухимдал стресс юмнууд нь гадагшилчих байхгүй. Сэтгэл ухамсарт байгаа энэ асуудал чинь тархин дотор байхаар ингээд хагарчих гад стресстэй байдаг. Тэр нь ингээд бие мах өдрөөгөө буугаад ирэхээр тавьширчдаг байхгүй. Энэ нэг арга. Нөгөөх нь мөнд одоо хувийн сургуулиуд манлайлаад нэг 15 минут хичээлийн хүүхдүүд дээр нэг жоохон төвлөрөөд YouTube-ээр л бяцлаглалын өчтөчнөө техник байгаа шүү дээ. Тэрийг тавиал нэг 10 минут суудаг л болчиход яагаа болохгүй тийм биз. Заавал одоо нэг тийм гаднаас нэг бяцлах журж авчирж нэг тийм хийх юм лайгаад байгаа шаардлагагүй шүү дээ. Иймэрхүү зүйлүүдийг л бид нар одоо хийгээсэй л гэж боддөг шүү дээ. Зүгээр миний хувьд тий. Та бас сүүлд нь бас яг хэлж байна. Яг тийм сөрөг мэдээллийг бид нар ингээд түгээгээд тэрэнд ингээд үзээд айгаад ийм ухамсар тээгээд байх тусам яг тэр нөхцөл байдлаа дуудах эрсдэлтэй шүү. Тийм учраас харин ч эсрэгээрээ тэрийг ингээд зүгээр өрөөж хандах хэрэгтэй. Тийм өрөөж хандах хэрэгтэй. Энэ хүүхдүүд ингээд сайхан амар амгалныг олоосоо сайн сайхан амьдраасаа байлээ дээ. Хөрх нэг удаа хүмүүс алдаа гаргадаг шүү дээ гэж сайхан 50 уужуу сэтгэлээр нөгөө амны зэгц шүү дээ. Амны зэгцээр тэр хоёр хүүхдээ өрөөгөөд ингээд
орхих ёстой л доо. Тэгвэл тэр хоёр хүүхэд чинь нөлөөлнө. Одоо энэ ерөөл гэдэг юм чинь энерги, орчин хорвооч нь өөрөө юм энерглэг учраас яг тэр газараа очиж олж энерги үйлчилдэг л байна л да. За монголчууд энэ наашхан хөх судар дээр байдаг монголчуудын өөрсдийн чанар юу юм бэ гэхээр охироо тэмүүлдэг ард түмэн гинэ. Тэгээд оюун бэлгийн хувьд ч охийг нь идэлж идэг, эд эдлийн хувьд ч гэсэн охийг нь идэлж идэг гэл. Тэгээ энийг ингээд анзаараад харахад одоо дээр үеийн хатад эмс тайж ноёны одоо хаттын идэл хэрэглэлүүдийг харахаар тэр муухай энергийг өөрөөсөө үргээсэн эдлийг их онож хэрглэж чаддаг байсан байна. Тэгэхээр энэ таны ярианы дунд хэсэгт дурддагсан шүү дээ. Нөгөө үгийн шинж чанарыг нэг бааста зөөрлөө, алтаа зөөрлөө, очир эрдэнтэй зөөрлөө гэдэг шиг. Тэгэхээр энэ эрдэнсийн мөн чанарыг таньж чадчихсан учраас эдэлж чаддаг байсан байна гэд. Тэгээд нөгөө хар цагаанаа тэнцүүлж бас юмаа авч явдаг байсан юм болов уу гэд. Яг үнэ. Тэгэлгүй яахав. Монголчууд ерөөсөө амны бэлгээрээ, монгол хүн бэлгээрээ. Тэгвэл бэлгээрээ гэж байгаа нь юу вэ гэхээр аливаа юмсыг эдэлж хэрэглэхдээ монголчууд дандаа тэр бэлэг чанарыг олж харж эдэлж хэрэглэдэг байсан байхгүй юу? Ерөөсөө монгол хүн гэдэг чинь ийм их тийм онцлог нэг тийм сэхэлэг ерөөсөө нэг хамгийн сайныг нэг тийм дарга цэрэг байх их дуртай. Тэг юм бол нэг тийм доор боор ажил хийгээд амьдрчий гэж бодохгүй шүү. Дэвшчих гэж л хүйзэн, өөрчлөгдөх гэж, шинжлэхдэх гэж тэмцэн. Тийм их сэхэлэг ард түмэн л дээ. Тэгээ яг энэтэй холбоотой бид нар бас энэ мандала гэдэг энэ очир эрдэнийн юм дэлгүүрээс энэ удаагийнхан подкастыг бас явуулж байгаа. Тэгээ очир эрдэнэ гэдэг бол яадаг вэ гэхээр хамгийн тунгалаг эрдэнэс байхгүй юу? Бас хатуу бах тий. Бас хатуу, хамгийн хатуу. Дэлхийд дээр очир эрдэнэс өөр хатуу зүйл ерөөсөй байхгүй. Хамгийн хатуу. Үүгээрээ юуг бэлэгддэг вэ гэхээр хүч чадлыг бэлэгддэг байхгүй юу? Тэгээ монголчууд бэлгээрээ гэдэг шүү дээ. Энэ хэдэлж хэрглэж байгаа юмаа зүгээр л нэг ялалзуулах гал манайхан зүг гэдэг шүү дээ. Үгүй. Монгол хүн болов уу шүү дээ. Энэ бэлэг чанарыг ингээ бодож явах хэрэгтэй байхгүй юу? За би чинь очир эрдэнэ зүүцэн хүн бол одоо яах нь вэ? За би чинь нөгөө дэлхийн хамгийн хатуу хүчирхэг хүч чадлыг бэлэгддэг ийм зүйл зүүж байгаа шүү дээ гэж өөрөө өөрийнхөө хүч чадлыг мэдэрч явах хэрэгтэй байхгүй юу? Ингэж монгол хүн бол өөрийнхөө эдэлж хэрглэж байгаа зүйлээсээ бэлэг чанараа шимжих хэрэгтэй. Зүгээр л нэг ингээ галцуулах биш. Тэгээ очир эрдэнэ чи ерөнхийдөө яадаг вэ гэхээр хамгийн их үн цэнтэй хаад ноёд эрхэм дээдсүүд дээд зэндааныхан хэрэгэлдэг. За алтан манатын бол одоо ядуусын гоёл гэж үздэг байсан байгаа шүү дээ. Зөв. Хамгийн хүч чадал тэр эрх мэдлэн очир эрдэнээр ингэж илэрхийлдэг байсан байхгүй. Очир нь өөрөө бас их юм онцлогтой үнэт эрдэнэ юм байна л да. Ягаад тэгэхээр одоо нэг харандааны юм бал байдаг шүү дээ. Харандааны бал чулууч нь юуны газрын гүнд ороод 2500 метрийн гүнд ороод энэ газрын хөрсний асар их даралтанд шахагдахаараа очир эрдэнэ болчт юм. Яг химийн бүтц найрлагын хувьд бол харандааны бал чулуу энэ очир эрдэнэ хоёр адилхан найрлагатай гинэ химийн бүтц найрлага. Гэхдээ энэ дарагдаад тийм болцсон гэж байгаа юм. Тэгэхээр очир эрдэнэ ингээ зүүсэн хүн бол яах вэ гэхээр одоо сая тэр октод ингээ хоорондоо зодтолцсон байна гэж шүү дээ. Иймэрхүү асуудал харах юм уу? За тиймэрхүү асуудалтай учирдаг ч юм уу те өөрд нь амьдралын гай зовлон янз бүрийн тохиолдлоо гэж бодоход очир эрдэнэ зүүж байгаа энэ очир эрдэнэ хараад энгийн нэг бал чулуу энэ их юм даралтанд орж хамгийн ховор нандин эрдэнэс болсон шиг энэ зовлон бэрхшээл намайг бас ингэж хүчрэхэг ийм эрдэнэс болох гэж байгаа шүү гэдэг утгаар нь харж ингэж сэрж босч ирэх хэрэгтэй байгаа байхгүй. Энэ бэлэг чанарууд нь очир эрдэнэний хувьд хамгийн гол чухал байдаг. Зүгж байгаа хүний хувьд. Тийм учраас жинхэнэ одоо энэ одоо монголчууд шиг бэлэг чанарыг эрхмэлдэг хүмүүс бол очир эрдэнэийг зүүж тэрийг эрхмэлдэг байхгүй. Дээр нь очир эрдэнэ гэдэг нь өөрөө хамгийн их тунгалаг. Одоо та хоёрын дунд ингээд очир эрдэнэ ингээ хэрвээ ийм том очир эрдэнэ байдаг байгаад ингээд тавьчих юм болоо шүү дээ. Бие бинийгэн ерөөсөө яг ингээд яг байгаа юм шиг халж харна. Дунд нь ингээ юм тавьчихсан гэж мэдэхгүй ч жоохгүй. Тийм тунгалаг. Шил тавьчихвал бас нэг жоохон мэдэгдэн тийм. Очир эрдэнэ хэрвээ том очир эрдэнэ байгаа тавьчих юм бол
мэдэхгүй. Ийм тунгалаг. Тэгэхээр энүүгээр юу илэрхийлдэг вэ гэхээр жинхнээсээ очир эрдэнэ. Жинхэнэ эрдэнэ болно шүү дээ, тий. Ийм үзэгдэж харагдахгүй байдлаар ухамсарлаг байдлаар бидний энэ дотор байдгаа гэдэг хэлдэг байхгүй. Зөв. Одоо ухаандаа юу шүү дээ. За та бол сэтгүүлч хүн тий. Та бол сэтгүүл зүйн талын тэр мэдлэг чинь танд мөнгө болж байгаа шүү дээ. Та тэрийг ашиглаад мөнгө хийж байгаа тий. Өөрөөр хэлбэл таны очир эрдэнэ чинь таны дотор байгаа тэр зүйл. Бидний одоо энэ ухамсар сэтгэлгээнд байгаа тэр зүйлүүд маань үзэгдэж харагдахгүй шүү дээ. Гэвчиг бодиттой ухамсарлагдаад амьдрал дээр бодиттой болж байгаа үстэй тий. Жинхэнэ таны эрдэнэс бол энэ дотор байгаа шүү гэдгийг чинь илтгэж идэг нэг шинж нь очирт тэгж байдаг байхгүй. За тэгээд маш их ийм ариун байдлыг одоо нийгэм байж тээ. Нийгэм маш их ийм ороо босгаа ийм байгаа үед бид нар байж тээ. Бас л ийм эдэлж хэрглэж байгаа зүйлээсээ бэлэг чанараар нь өөртөндөө нэг хамгаалт хийж яхан зүйтэй байхгүй. Яг үнэ тий. Тэгэхээр очир эрдэнэ гэдэг бол одоо ингээд нөгөө маш хурц нарны цуяа ингээд гэрэл тусангууд цацардаг штэ тий. Цацардаг. Тол шиг ингээд гэрлийг ойлгож идэг. Тэгээ энэ чанараараа юу гэж бэлэгддэг вэ гэхээр нөгөө нэг энэ бохир буртаг муу мухайг шингээхгүй гадагшлуулж одоо хараал өрөөл юу ч гэдгийг те тэр зүйлийг чинь шингээхгүй гадагшин цацаж ариун байлгах бэлэгдлийг очир эрдэнэ агуулж идэг байхгүй юу. Нөгөө маш их тунгалаг гэрэл цацруулсан эзнээ хамгаалдаг гэдэг. Эзнээ маш их хамгаалдаг ариун байлгадаг гэдэг байхгүй юу. Энэ мөн чанаруудыг нь ойлгож мэдэрсэн хүн энийг зүгээр л нэг юм те нэг юм галталцдаг юм зүрчээд яваад байгаа биш. Дотоод мөн чанарын хувьд энийгээ мэдэрч өөрийнхөө хүч чадлыг миний дотор те үзэгдэж харагдахгүй боловч ухамсарын асар их эрдэнэс байгаа гэж ингэж таньж. Дээр нь одоо очирч нь хамгийн үнэтэй хамгийн ховор байхгүй. Тэр хамгийн үнэтэй хамгийн ховор эрдэнэсийг чи дотроосоо үзэгдэж харагдахгүй байдлаар ухамсараасаа олж авна гэсэн. Энэ бэлэг чанаруудыг нь мэдэж тэгээ бэлэг чанаруудыг нь өөртөө бодож ашиглаж зүөх гэж байгаа хүн бол энэ очир эрдэнэ хамгийн чухал. Тэгээд 10 хурундаа алт манайц зүгээд байх нь гол биш те. Тэгээд ер нь тэр бэлэг чанараараа сэтгэлийн одоо хүчийг эрхийг аль нь одоо илүү их сэргээж чадчихээн тэрийгэл таньж эдлэх хэрэгтэй байна л да. Тэглгүй яах вэ? Би бас бодож байлаа. Тэгээд би өнөөдөр өглөө ирж захтаа л бодож байлаа л та. Бит хоёрын подкаст ингээд очир эрдэнийн дэлгүүрээс явах гэж байна гэдэг чинь бас нэг тийм онцгой хувь зохиол манай дүлгөөнд байж болох юм байна да гэд. За баярлалаа. Тэг нэг очир эрдэнэ шиг мөн чанар бол танд байгаа юм шиг байна. Энэ очир эрдэнэ чинь нөгөө буддизмд бол ерөөсө гэгэрлийг бэлэгддэг. Очирын биеийг эрхшээлээ энэ гэдэг чинь өөрөөр хэлбэл гэгэрлээ гэсэн үг. Тэ гэгэрлийг бэлэгдэг, маш их хүч чадлыг бэлэгддэг. Маш ховор нандин эрхэм дээдсийг бэлэгддэг. Тэгээд очир эрхшээгч гэдэг юм уу юу? Очир эрхшээгч гэдэг чинь гэгэрлийг ерөөсөө энэ орчлон хорвоогийн мөн чанарыг эрхшээлээ гэсэн үг байхгүй. Зөв. Очир эрхшээгч гэдэг номын бараа сургийг хараад би ойлгоогүй явж исэн байхгүй юу? Утга учир нь юм байна тий. Тэгээ нөгөө энгийн бал чулуу тий. Энгийн бал чулуу чинь тэр гүнд ороод ингээд дарагдахаараа очир эрдэнэ болчиход байна шүү дээ. Тэгэхээр зэрэг бид нар зүгээр энгийн хүмүүс үү? Мөн. Тэгээ надад ямар зовлон бэрхшээл учирсан юм. Тэр бүх зовлон бэрхшээл чинь намайг очир эрдэнэ болгох гээд байгаа шүү гэдгийг л санаж явах хэрэгтэй. Яг энэ очир зүгсэн хүн бол. Өөрийгөө энгийн нэгэн бал чулуу биш. Энэ бүх асуудал бэрхшээлийг даваад би очир эрдэнэ болно гэдгээ мэдэрч явах хэрэгтэй байхгүй. Ийм зориг зүрхийг дотроо тэгээд очроо харж омгшиж явах хэрэгтэй байхгүй. Ингэж л очрыг зүрх хэрэгтэй. Яг ийм бэлэг чанартай, гэгэрлийн мөн чанартай ийм хүмүүс очиртай очирдаг гэдэг байхгүй юу? Очир огтлогч гэдэг Бурхан Буддагийн судар байгаа шүү дээ. Бурхан Буддагийн айлцсан судар байгаа. Очир огтлогч гэж тэр судрыг ашиглаад бизнес хийсэн чинь маш их амжилттай болсон гэд Майкл Роуч гэж хүний Бурхан Буддагийн сургаалыг амьдрал бизнестэй яаж ашиглах вэ гэдэг ном бичиж байгаа. Тэгээ энэ очир гэдэг энэ бодисын тэр хосгүй ховор нандин чанарыг нь буддийн гүн ухаанд авч их ашигладаг, тайлбарладаг. Тэрүүгээр бизнес хийхэд бас амжилттай болдог энэ төр гэсэн тийм юм биэлтэй. За. Тийм байна. Очир огтлогчийг чинь би уншаад
бизнесийн юм болохоор ингээд шууд хаацсан байхгүй нэг бизнесийн юмд их дуургүй. Тэгвэл тэр утга учир нь тэндээ байд юм байна. За тэгээд ер нь явж жаргалыг хүн яаж мэдрэх юм бэ гэхээр зовлонгийн суургүйгээр жаргалыг мэдрэх бас боломжгүй тий. Мөнх гэдгийг бид хэрхэн яаж ойлгох юм бэ гэхээр мөнх бусыг танихгүйгээр бас мөнхийн тухай ойлголт төрөхгүйтэй адилхан. Тэгэхээр явж л хүн ер нь өөртөө тулах хэрэгтэй юм байна. Өөрийн дотоод ухамсар, далд ухамсарт бид юу кодолсон болоод үүнийг бид удмынхаа үүлийн үр болгож, хараал жатга болгож хүлээж аваад байгаа юм бэ гэдгээ одоо машид гэгэрч ухамсарлах шаардлага байна. Бид нар хүний хөгжлийн тухай ойлголт яриад байгаа боловч хүний хөгжүүлж чадаагүй байна гэдгийг л яг энэ цаг үед бол их олуула сэрж мэдэрч ах шиг байна. Тэгээд өнөөдөр бол их сайхан ярилцлага өрнүүллээ гэж би бодож байна хувьдаа. Өглөө гэрээс гарахад ч гэсэн тантай яг энэ очир эрдний дэлгүүрт энэ сайхан мэдээллийг сонсох бэлэгтэй ерөөлтөй байсан юм байлгүй. Өглөө ажилдаа гарах гал гэрээсээ гарахад л их сайхан бэлэг ерөөлтөй дэмрэлттэй үг сонсоод гарсан. Тэр хэрээрээ миний сэтгэл зүй өөдрөг байсараагаа л орж ирсэн байхгүй тийм. Энэ ярилцлага бол их олон түмэнд гэгээрэлд хөтөлсөн, олон түмнийг сэхээрхэд хөрс суурь нь болсон их сайхан ярилцлага болж түгэх болтугай гэж бодож байна. Бас тэгэж өрөөж байна. За баярлалаа. Тэгээд бидний дотор хүн болгоны дотор очир эрдэнэ байгаа. Гагцгүй энэ очир эрдэнэ маань төрөүний бидний та бүхэн хоорондоо ярьсан тэр бага наснаас эхэлж энэ ухамсарт маань суусан, далд ухамсарт маань суусан тэр сөрөг мэдээллүүдээр бүрхэгдээд харлж чад. Очир эрдэнэ биш зүгээр энгийн чулуу шиг болчиход байгаа. Тэгвэл бид нар энэ дотор байгаа далд ухамсарынхаа тэр сөрөг програмуудыг ухамсарлаж, сэрж, ухамсараа сэрэж, арилгаж дотоод очир эрдэнэ гялалзуулах хэрэгтэй байна. Очир эрдэнэ таны дотор байгаа түүнийгээ өнгөлж, цэвэрлж, гялалзуулж авъя гэдэг сайхан үгээр энэ сайхан очир эрдэнийн дэлгүүрээс энэ удаагийнхаа подкастыг өндөрлж байна. Анхаарал тавьсан та бүхэнд баярлалаа. Дараагийн дугаараар дахин уулзъя.